За сайн байцгаана бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За Үнэтэк подкастын маань. Энд чинь 9 дахь дугаар тий. 9 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За тэгээ энэ удаагийн дугаарын маань зочноор болохоор Oracle компани софтвер за хууч Microsoft-д ажиллаж исэн. Замсан дөрж ах маань. Оролцоход ирсэн. Одоо Монголд ч нэг 100 айгүй олон нэг хүмүүс ирээд тэгээ аль болох эренгүүтэн зүгээр газ олж авах гээд тань руу зүгээр шууд холбогдлоо явахаас нөө. Яг лам үлдсэл тарлаа. За яагаад би жамахыг нь оруулах болсон бэ гэдгсэн чинь манай нэг сонсогчд ер нь софтвер инженер хүнийг яг оруулмаар байна гэдэг. Би ч гэсэн өмнө нэг софтвер инженер хүмүүсийг ер нь оруулсан. Гэтэ нэг дугаар маань одоохондоо эцэгтаагүй байгаа. Тэгтээ би яг тэр дугаарууд дээр яг бүр софтвер инженер хүнийх нь өнцгөөс бүр яг сайн яриулж чадаагүй. Ер нь зүгээр амар ерөнхийд нэгээд. Тэгэхээр энэ дугаарыг би ер нь таныг яг бүр ингээд яг таны замналч аягүй сонирхолтой шүү дээ. Бүр яг эхлэлээс нь өсгөл одоо яг ямар прожектууд дээр яж байгаа гэдэг. Яг жинхэнэ софтвер руу одоо анхаарлаа хандуулж байгаа залууст илүү зориулж хүргэдэм аа. Хажуугаар нь бас өөр бас сонирхолтой технологиудыг бас хоёул ярилцсан гэж ер нь бол төлөвлөж байна. За хоёлаа эхлээд юуных нь таны нэг карьер яг бэкграундаас нь эхлэе. За анх та ер нь яг яагаад энэ мэргэжлийг сонгох болов? Тэгээд анх ер нь хаанаас эхэлсэн бэ? Тэр талаар та гоё эхлүүлээ. Тэг ер нь бол яг хуу 10 жилдээ тэгэл нэг компьютер дээр нэг ойр зураг мичдэг те. Тэгээд манай ээж бол яг хуу багийн багш. Тэгээд яг тухайн үед яг 10 жил гэхэрч одоо 2008 9 он юм ярьж штэ те. Тэгвэл нэг хүүхдүүд гэрийнхэн даалгаврын ингээд цаасан дээр шивээд хөвлж өгдөг үе ирчихсэн. Хуучин чинь ингээд самар дээр шидвэл штэ. Тэгээд тэрийг нь би ингээд нэг Word дээр хийдэг. Тэгээд багангийн хүүхдүүд юм чинь аюу адаргаатай болохоор ингээд нэг дүрс зураг мураг тавьдаг. Тэгээд энэний дараа ямар дүрс байх юм бэ? Тэрийг нь одоо ингээд Word дээр ингээд чадлаараа хийгээл. Тэгээд тэрийг л аюу хэвлэхэн л хийгээдсэн шүү. Тэгээд яг 10 жилээ төгсөөл ямар мэрэгчлэр сонгох уу гээл. Тэгэл манай аавын дүүч хэлээл, ээж ч хэлээл. Тэгэл би ч бас компьютертэйгээ ойрхон байх юм байна гээл. Тэг яг гитэмст орсон чи хуураар ордон шүү дээ. Орсон чи софтвер инженерингийн хуурай харан тэгэл сонгоод орчихсон. Анх бол яг тэгэл ер нь орсон. Аха. Тэгэхээр та гитэмсийг төгссөн гэсэн үг үү? Тийм. Монголд нөгөө гитэмс хийсэн. Тэгээд яг сүүлд нөгөө холбоон дээр нэгдсэн шүү дээ. Холбоон дээр нэгтгэт нь очиод төгссөн. За тэгээд та ер нь ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ? Монголд ажилласан уу? Ханаас? Би яг оюутан байхдаа ингээд найзуудаараа нийлээд ингээд жижиг аппликейшн дээр хийгээд тэрийг бол зардаг байсан. Тэгээ тэр бол яг ажлын гараа яаж болох байх. Тэгээ яг хэдэн онд юм бэ одоогоос? Тэр ч одоо 13 4 он нийлээд болчихлээ. Бараг 10 жил юм болчихсон тийм. Тэгээ тэнд бол яг нэг 4 найзаараа нийлээд тэг хойч оюутны даалбууд гэс тийм. Тэрнгээр ингээд хост хөдөлж аваад тэгээ тэн дээрээ ингээд жижигхэн аппликейшн хөгжүүлээд тэр ингээд Facebook-тэй холбогдоод датагийн авангуудаа фаны мим хөгжүүлдэг ч юм уу тийм. Одоо ингээд нийт найзуудтай чи хэдэн хүн эрэхтэй вэ хэдэн хүн битээ вэ ч тиймэр дөө ингээд найзуудын листийг авангуудаа Facebook API дуудаад эрэхтэй мэтээ хүүсийг аваад тэрнгээр ингээд тодорхойлоо гаргадаг ч юм уу. Тэгээ тэрийг ингээд жижиг мим болгоод Facebook дээр шеэрлдэг. Тэрийг та хийдэг байсан шүү дээ. Тиймэр дөө ингээд хөгжүүлдэг хүмүүс л байсан. Тэгээ тэрнийх нь юм ингээд тэнгуүтээ ингээд Facebook-нээс ингээд чат лист нь авчдаг. Гэтэ чат нь бол ахгүй. Тэгээд хинтээ хамгийн их чатлсан байж гэдэг юм тий. Хамгийн топ чатны чи 3 мөрөн ч юм. Тиймэрхүү юмнууд ингээд оюутан байхдаа хийгээл тэгээд тэр нь ингээд Facebook дээр лайк гэдэг ингээд пэйж нэг өсдөг тий. Тэгээл явж исэн. Тэгээд тэр бол яг өөрсдийн ажлын гараа гэх юм уу. Тэгээд дараа нь ингээд нэг жижиг стартапт ажиллаа. Дараа нь ажил дээр гарахтаа бол Interactive BI гэдэг одоо Diamond гэдэг ERP хөгжүүлдэг. Тэр компанид бол ингээд Монгол компани. Тий. Одоо энэ гүнэс нь. Тэнд ингээд анх ажилд орж исэн. Тийм. Тэгээ яг явахынхаа өмнө бол яг Intel компани билинг дээр яг Oracle database дээр ажилладаг гэсэн чинь одоо Oracle-д ажилд орсон. За тэгээд та ер нь ингээд Монголд баг хэдэн жил ажилласан юм бэ? За яг сургуулаа төгсөөд бол нэг 2 жил хагас л ажиллаж байгаа. Монголд байж байгаа л тэгэл Америк зорьсон тий. За Америк зорих болсон шалтгаан ер нь сурах зорилготой байсан уу? Эсвэл одоо бүх софтвер инженерүүд мөрөөддөг баг тий. Нэг том giant компаниудад софтвер инженерээр ажилд орох. Яг хоо цаа зорилго нь яг таних тийм л байсан баг. Гэхдээ наадталтаа та сурыг гэж ер нь явж ирсэн үү? Эсвэл шууд ажиллая гэж явсан уу? Тийм би ер нь л яг хоо тэр ч одоо 17 онд би яг нүүбийн залуучдын зөвлөх хороо гэдэг тэр нэг сайн дурын ажил хийдэг гэсэн. Тэгээ тэрнийхээ шумбаар ингээд Монгол улсад төлөөлөө нэг гадагшаа хуралд явсан. 17 оны 1 сард Таиланд руу. Тэгээ тэнд ингээд очисон чинь ингээд яг өөр орон орны миний үеийн залуус хүрээд ирсэн. Тэгээд тэгэл нүүд найзуудтай болол ингээд яриад тэгэл яаж авчлаа нэг цалин үлсэн ярьчихгүй. Тэгсэн чинь ингээд
амар нарийн мэрэгжилтэй биш юм хэрнээ те ингээл лаг өндөр цалин авдаг те манай солонгос найз мэз. Тэгэл би бодож байгаа байхгүй. За ер нь ингээл зүгээр энэ хүн тэнд байснараа ийм өндөр ингээ орлоготой байгаад шүү дээ. Тэгэхээр би зүгээр л тийм газар нь очиж илт бол гэдэг амар easy юм бодож байгаа байхгүй. Тэгэл яг сургуультай apply гээл очсон. Тэгээ анхандаа бол айгүй жижигхэн мөрөлдөлт очих юм. За нэг сургуулийг төгсөж нэг том газар ажилд орчих ингэчээд ихчээгээл. Тэгэл тэрийг бол яг яваа өндөө бол биелүүлсэн. Тэгээд яг явах болсон нэг амар тийм юмыг нь бол маа тэр найз солонгос найз ингээл. Тийм ингэж өдөөж. Сургууль нь ямар сургууль гэсэн тийм. Тэгээ одоо нөгөө нэг Maharishi International University гэдэг манайхан их мэдж байгаа MIU гэдэг тэрнгээр явж ирсэн. Тэгээ манай сургуулийн нөгөө даваа тал нь болохоор $3,000 одоо яг сүүл 5 болсон байж магадгүй. Тиймэрхүү даун пеймент төлөөд тэгээд үлдсэнийг нь болохоор ингээд дадлага маягаар одоо ажилд ороод тэгээд буцаад төлдөг. Сургуулийн зээл юу н авч байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүт ингээд одоо амар өндөр төлбөртэй сургуульд шууд ингээд төлбөрлөх боломжгүй үед бол айгүй тийм гой сургууль гэж боддог. Боломж олгодог тийм. За тэгээ шууд та Америкт очлоо. Тэгээд очисон чинь за сургалтын чинь нөгөө Maharishi чинь нөгөө нэг сурхай хажуугаар ажиллаж болоод байгаа шүү дээ. Тийм тэнгүүт чинь нөгөө нэг та очиж шууд өөр компани ажиллаж эхэлсэн үү? Эсвэл шууд одоо Microsoft руу нөгөө нэг apply-дах та бэлдэх ч юм уу те тэр замналд орсон уу? Тийм ер нь бол ингэдэн эхлээд нөгөө нэг 8 сар ингээд сургууль дээр ингээд кампус дээр хичээл үзсэн чинь тэрний дараа ч бас ингээд ажиллаа яагаад өөрөө хайст болно. Тэгээ би бол анх бол яг Америкийн тэр NIH гэдэг National Institute of Health гэдэг одоо монголоор одоо эрүүл мэндийн яам юм уу да. Тийм газар яг контракт ажилд орж ирсэн. Тэгээд тэндээ нэг 6 сар ажиллаж байгаа. Дараа нь LexisNexis гэдэг тэр нь болохоор яг ингээд хуулийн фирмүүд ашигладаг софтвер хөгжүүлдэг компани юм уу да. Тэнд ингээд нэг жил ажилласан. Тэгээ яг хөө ингээд жил хагасын хугацаанд ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ тэр нь болохоор нөгөө дадлага гэл яваад байгаа байхгүй нөгөө сургалтын хөтөлбөрийг буцааж шилжүүлэх. Тэгээ тэр хугацаанд бол яг хөө ингээд том компаниуд руу орохын тулд ер нь бол алгоритм бодох хэвээр. Тэгээ тэрнээ бэлдээл яваад байгаа. Тэгээ манай Монгол болохоор ажлын ярилцсан дээр нэг тиймэрд юм бол байдгүй. Гэтэ сүүлд яг ганц нэг гарч ирж байгаас болсон. Гэтэ ер нь Америкт алгоритмын бодлогоо бол тултал модно. Тэгээ тэрэн дээр юу асуух хэрэг нөө data structures те яг суурьуд асуудаг учраас тэдрийгөө бол тэгэл яг сүүлийн 6 сард нь л аягүй эрчимтэй бэлдсэн. Тэгээ эхний нэг жилд нь бол тэгэл уучраа болохгүй л ингээл явж байгаа шүү те. Тэгээ та нөгөө нэг бэлдэж явах хэвчээ нөгөө жинхэнэ нөгөө нэг ойлгож байгаа шүү те. Монголд ер нь хүмүүсийг яг одоо та академист төгссөн сайн мэдж байгаа те. Монголд ер нь софтвер инженеруудыг яг яаж бэлдээд байна? Гэтэ олон улс болохоор ямар одоо хандлагатай ч юм уу одоо ур чадвартай инженеруудыг хайгаад байна. Тэрэн дээр бол одоо та яг таны нөгөө нэг та ялгааг нь аягүй сайн ойлгож анзаарсан баг л та тий. Тэрэн дээр та юу анзаарчихсан? Тэгээ юу илүү дутуу байгаагаа мэдэрсэн. За яг тэр Монголд тэгээд яг data structures дээр орж исэн. Тэгээд тухайн үед нөгөө нэг яг ажлын ярилцсан дээр тэрийг асуухгүй болохоор хүн чинь бэлдүүлэн мэлээ л. Тэгээ энд бол яг Америкт бол яг тэрийгээ сайн яг суурэ тий сайн харах хэрэгтэй. Тэгээд яг ажил дээр гараад харангуут нөгөө Монголд ч нөгөө нэг айгүй одоо софтвер инженерийн баг гэх юм бол айгүй цөөхөнтэй. Тэгээд амар том аппликейшнийг ингээд аваа хөгжүүлгээд тэгчтэй. Тэгвэл Америкт болохоор ингээд нэг аппликейшн байлаа гэхдээ ингээд зөвхөн тэрнийхэн инфраструктурыг хариуцсан нэг баг тий тэр нэгээд 5-8 хүнтэй ч гэдэм үү. Тэгвэл зөвхөн ингээд фьючерийг хариуцсан нэг баг ч гэдэм үү. Ингээд ер нь бол айгүй хүнээр зодддаг юм уу. Тэгээд яг харсан юм болохоор Монгол болохоор Master of None, Jack of all trades гэж ярьдэн шүү дээ. Юмны захтай. Тэгээ юмыг чадаад идэх хүн бол айгүй мунд. Уусаа айгүй цөөхөнтэй юм чи юм хийх хэрэгтэй болдог. Тэнд болохоор ингээд чи нэг юм аа л айгүй сайн хий. Тэгээ тэрийгээр сайн ч юм бол чамайг үнэлнэ. Тэгээд гой цалин өгнө, өндөр ажилтаа гон. Тэгээд тийм анзаархацаг яг гол ялгаа гэх юм бол ингээд чи нэг юм руугаа сайн үнзэрч тэгээд тэрнгүүр чинь л бид нар ч ажилтаа. Нөгөө нэг generalist гэдэг шүү дээ Монголд чинь бүх юмны талаар нэг жоох ерөнхий мэдлэгтэй. Тий яг нь тийхээс өөр аргагүй болчиход байна. Айгу цөөхөнтэй тэгээд би одоо жишээлбэл аппликейшн хөгжүүлэн database гэмээ хаарна тий нөгөөтэй deploy хийн нэг бүх юм баг end to end хийх хэрэгтэй болчих жоохгүй юу? Уус цөөхөн байх чад өөр хийх хэрэгтэй тий. Тэгээд та нөгөө нэг Microsoft руу яг алгоритмынхаа бодлогыг 6 сарын нэлийн эрчимтэй бэлдээд тэгээд шууд тэнцсэн үү? Үгүй би ч бас ингээл ер нь бол том компаниуд руу үзэл байгаа шүү дээ. Тэгээд яг Америкт нэг том компаниудын нэг юу нь болохоор юм байдیں۔ Grace period гэж байгаа. Тэр нь болохоор ингээд чи одоо жишээл Amazon л өнөөдөр энэ төр өглөө тэг унчих юм бол 6 сар
чамааг ингээ apply хийхээр интервьюд авахгүй гэсэн үг. Ингээ 6 сар ингээ жоо cool down хийж байгаа. Тэгээ Microsoft бол тийм байдгүй гэсэн үг. Тэгэхээр би ямар олон цаа хийх болооч та. Тэгээ яг би яг 4 багт final интервью өгсөн. Яг Microsoft явж байгаад айгүй их олон position apply хийж байгаа шүү дээ. Тэгээ ер нь энэ лөө тарах юм байна гэл. Тэгээ 4 багт интервью өгөөл тэгэл яг орсон багт болохоор нэг за энэ ч нэг сонирхолтой биш юм жаа. Эсвэл наваа нэг авахгүй байхдаа ч юм уу нэг яг тэгсэн багнаас нь офер ирсэн. Тэгээ бусны амар энэ ямар гоё баг вэ ингээл да гэжсэн багаас нь л офер иргөө тэгээ сонир. Одоо Америкийн дээр нөгөө нэг том компани руу apply хийх процесс тэгээ дараа нөгөө нэг ер нь ажилд авах тэр нөгөө нэг процесс нь яг яаж явдгийг. Одоо Amazon юу Microsoft-ийн арай өөрөө эсвэл эхлээд CV-гээ явуулаа apply чинь тэгээ CV screening хийгээ харчин тэгсийнхаа дараа интервьюд дуудана. Ер нь хэдийн интервью процесстэй интервью тэрийг нь та. Ер нь бол яг нэг 2 процесс л байгаа. Нэг нь болохоор ингээд за мэдээж ингээд LinkedIn ч юм уу ханаас ч ингээд job position харж нэг apply хийн тэгээ recruiter-тэй call хийн ингээд нэг 2 step хвчлаа. Тэгээ дараа нь phone screening бол хийн. Тэр нь болохоор яг нэг алгоритм бодлого асууж байгаа байхгүй. Нэг юм уу 2 бодлого ингээд за энийг бодоод тах тэгвэл тэнгүүл яг гээл big of time run time гэдэг асуугаал. За тэрний дараа ингээд та паслчсан бол on site дууддаг. Тэгээ on site нь болохоор 4-5 раунд явна. Тэгээ тэрнэр болохоор 3 нь баг нэг алгоритмч дахиад орж ирнэ. Тэгээ нэг дээр нь болохоор behavioral орж ирдэг ч юм уу тий. Тэгээд яг энэ шатан дээр болохоор компаниуд дээр нэг 2 юм байгаа. Нэг нь болохоор ингээд багтаа интервью хийдэг. За би одоо жишээлбэл Microsoft-ийн Azure-ийн Orbital гэдэг багт хийж байна гэх юм бол яг тэр багийнхаа л хүмүүстэй интервью хийх гэсэн. Нөгөөд нь болохоор ингээд компанитайгаа интервью хийх гэсэн. Компанидаа интервью хийгээд одоо Google бол жишээлдэг компанитайгаа интервью хийгээд тэгээд ингээ паслчих юм бол дараа нь багаас сонгодог. Тийм 2 процесс байгаа. Тэгээд ихтэй ер нь бол яг шат нь бол адилхан. Phone screening хийгээд паслах юм бол on site хийгээд on site нэг 4-5 шаттай. Тэр нөгөө нэг алгоритм бодлого интерес нь одоо ер нь асуудлыг яаж шийдвэрлэж гин энтер гэдэг ер нь алгоритм бодлогоос инженерийн яг юуг шалгаад байгаа гэсэн үг юм. Нөгөө base knowledge яг суурь сайн мэдчихэв нөө foundation сайн мэдчихэв тий. Тэгээ ер нь бол яг бүх юмний чинь цаанд хэдэрл явж байгаа шүү дээ тий. Одоо тий. Тэрийг л яг шалгаадаг юм уу? Тэгээ бас ингээд яг хуу сүүлд бол яг хуу их хүчлээ ингээд lead code дээрээс ингээд top 100 энэ хадаа хардаг ч юм уу тий. Тэр нь бол яг ингээд хэр сайн хурдан толгойж ажиллаж байна ч юм. Тэр мэрэгнээс харж байна. Та өөр газрууд apply хийхдээ өөр ямар газруудад интервью өгчээсэн бэ? Ер нь бол бүхэл газар л интервью өгсөндөө Google, Meta, Microsoft, Amazon тэгэл you name it. Тийм өвөрмөц зүйл байсан эсвэл бүгдийн процесс ер нь л адилхан байсан уу? Би яг сүүлд нэг SpaceX-тэй нэг интервью хийсэн. Тэгсэн чинь system design-ы question асуух байсан би бол мэдээгүй. Тэгсэн чинь зүгээр ингээ уцаар ингээ асууснаа system design асуусан. Тэгмэд би бүр гайхаад бол тэр чинь ингээ whiteboard-тэй ч юм уу эсвэл ингээ screen share хийж агаад ингээ зурж мураад ингээ системийг яашчихсан чинь зүгээр нэг хөр орсон уцаар ингээ за ингээ ийм одоо яах вэ гэх би ингээ шок наа уцаар зүгээр ингээ яриад байгаа байхгүй уул нь ингээ борд дээр зураач юм уу тийм юм бодоодсэн чинь тэр бол ингээ нэг шал ингээ эксперт хийжсэн юмнаас шал өөр юм ороод ингээ паниктчихсэн тийм тэр нөгөө нэг тань руу шууд ингээ яг цаг тоглож байгаа уцаа залгах юм эсвэл зуршууд байж ах чинь тэгэл өдөр зүгээр ингээ байж ах чинь шууд гин залгах юм ер нь бол resume явуулчин тэнгууд яг recruiter нь email бичнэ. За ийм цагад боломжтой юу гэдэг. Тэгээд тэрийг сонгоод тэрнгээрээ холбогдоод тэгээд тэрний дараа чи үедээ яг тэгээд ингээ холбоо. Ер нь интервьют ингээд орохоор айгүй паникт ордон штэ ер нь хүмүүс гинт ингээд тооцоолоогүй юм айгүй асууж босоод хэрэг та тийм паник чиг юмд орж ирсэн. Ер анхандаа бол тэгнэлээ. Тэгээ ер нь бол нөгөө бэлтгэл моогоо ингэ шинжилдэг. Анхандаа тэгэл том газар орчих ил гэж бодоод байхаас тэр нөрхөнд болчоод ямар бодлого бэлдэх хэвтэй юугаа яах хэвтэй тий ямар шүү behavioral дээр нь ямар шүү юм асуудیں۔ Тэрний яаж хариулт ингээл ямар ч бэлтгэлгүй. Тэгээ дараа нь яг интервью өгөх болохоор мэдчихлээ юм лээ. Ингэт юм биш шүү тий гэл. Тэгээ ер нь бол яг бэлтгэл муутай болохоор л яг. Монголын тэгвэл та нэг одоо хүний нөөцөөр ажиллаж байгаагүй олон хүмүүс байна шүү дээ. Одоо корпоратууд энэ төр яг ялангуяа тэр IT дээр бол айгүй олон хүмүүсийг хайж байгаа. Тэрэн дээр та өмнө нөгөө нэг яг та сүүлийн үед нөгөө нэг яаж ажиллаж байгааг мэдэхгүй байгаа. Гэхдээ ер нь Монголд ер нь тэр тал нь илүү жоохон тутам байдаг. Да тэр талыг нь илүү оруулаад ирвэл ер нь сонирхолтой байлээ дээ гэсэн зүйлсүүд байна. Одоо интервью процесс дээр. Интервью процесс ер нь зүгээр ингээд софтвер инженерийг ажилд авахд Монголд би бол яг өөрөө яг хайр хийж Монголд яг нөгөө хайрын талд нь байж үзээгүй дандаа өөрөө ажиллах болчихсон тийм. Гэтэ ингээ харах юм бол behavioral тал дээр
нэг амар элементарны юмнууд асуугаад иддэг. За чиний одоо сул талч юу юм даваад талч юу ингээд тэгмүүд яг одоо жишээл Amazon дээр ч юм уу тийм ингээд юм сценарио өгдөг. За нэг ийм болоод байна. Энэ дээр чи урд нь ийм үр дүн чам тохиолдсон уу? Тэрийг яаж давамт болсон бэ ч гэдэг юм уу тий. Тэг яг нөгөө ухаж гаргаж ирдэг. Өнгөцсөн хариулах биш тий. Яг ингээд тэнгуут нь тэн дээр нь би нэг юм хариулчлаа л тэнгуут тэрнээс нь дахиад гүнзгийрүүлээд асуудаг ч юм уу тий. Ингээд явж ер нь бол нөгөө хүнтэйгэл харилцаж ажиллана шүү дээ. Нөгөө баг маань хэлцсэн мэн. Тэгэхээр яг хүнээ яг сайн таньж гүнзгий ухаж авах тал дээр яг HR талаас гэвэл яг тэгээ сүүлд яг алгоритмын бодлоос ганц нэг асуудаг болсон гэдэг жилээ. Тэгээ тэрнэр бол бас нөгөө алгоритмын бодлогод асуугаад явах нь зүг байна. За окей. За ингээд та айгүй олон интервью өгөөд Microsoft руу хэд аплайж байгаа хэд тэр оров? Ер нь бол би яг сандын яг ингээл оройн номын санд суугаад бэлдэж байгаа шүү дээ. Тэгээд яг сүүлийн нэг сар нь баг өдөр болгон л ингээл ороод нөгөө постууд нь шинээр ингээл позишн зарлаад байгаа. Тэгээ яг зарим нь ингээл green card мартын хүмүүс нөгөө нэг application support гэдэг юм баг empty application мэддэг. Тэгээ мэдгүй шүү дээ анхандаа. Тэгээ applied бол ер нь бол орой болгон ингээл нэг 5-аас 10 position л ингээл apply. Тэр нь бас амар easy. Уншлаа тэгэл submit арчдаг тийм бүгдийнх нь байхгүй. Тэгэл оройд уншаал за энэ гайгүй нэг сар бол тэгж баг явсан. Тэгсэн чинь сарын дараа л бараг нэг багаас нэг phone screen авъя гэж хэлж байгаа байхгүй. Тэр нь бол ингээл phone screen тийм эхнийхээ шатрыгаа оръё гээл. Окей. Тэгжирчсэн тийм. Апплайж явах үедээ та ер нь хажуугаар нь өөр юу хийжсэн? Тэр чинь бас ингээд Америкч байх чинь бас бөөн зардал шүү дээ. Тийм тэр үед чинь би нөгөө Lexis Nexus гэдэг компанид ажиллаад байгаа шүү дээ. Ажиллаж байгаа үедээ л апплайд байгаа юм. Нөгөө сургуульдаас онлайнаар сураад байгаа. Тэнгүүд нэг юм ер нь зүгээр асуух хэрэгтэй. Виз центр дээр яг яадын сургууль нь ингээд дууссаны дараа Америк визаг яадын одоо тэлтлэг нь тавс жоохон тайлбарж өгвөл. Тийм Америкт болохоор нэг юм даваа тал хэдэн болохоор одоо STEM гэдэг байгаа тий. Science, Technology, Engineering and Mathematics гэх. Тэрнгээр ингээд сурчих юм бол OPT гэж байгаа тий. OPT нь болохоор ер нь бол ингээд оюутны виз тэгээд сургуулаад тусах юм бол тэрнгээр ажиллаж болдог. Тэгээд жирийн мэргэжил одоо non STEM гэх юм бол 1 жил байхгүй. За STEM-ээр сурчих юм бол тэр нь 3 жил. 3 жил ингээд би мэргэжлэрээ ажил болно гэсэн Америкт ажил болох юм бол. Тэгээд яг хоо ихэнх хүмүүс нь болохоор одоо нэг компанид ажиллаж орчин. Тэгээд тэд нар болохоор нөгөө H1 гэдэг тэр нь болохоор яг 6 жилийн виз байхгүй юу. Тэгээ 3 жилээр ингээд сурж явахт нь компани нь H1-ыг хийгээ өчөөр 6 жил ингээд их асуудал үүсдэг. Тэр одоо ингээд 9 жил болчихлоо шүү дээ. Тэгээ 9 жилийн дотор чинь нөгөө нэг компаниуд ч бас ингээд green card дээр процессыг эхлүүлээд аваагчдаг. Тэгээ яг Монгол хүмүүсийн хувьд болохоор green card бол ер нь 2 жилийн дотор гараад иртээ. За тэр нь болохоор нөгөө улсаар квоттой. Тийм учраас одоо Хятадаас их юм бол нэг 5-6 жил хүлээдэг. Энэ тгээс ах юм бол нэг 10 жил хүлээдэг ч юм уу тий. Айгүй хүн байгаа гэхдээ улс төр лимит тогтооцсон учраас. Тэгээ монголчуудын хувьд бол яг 2 жилийн дотор green card нь алдыг гарч. Тэр нь бол ингээд Америкт ингээд STEM-ээр сурлаа, тэндээ үлдээ, амьдрий гэх юм бол ингээд виз миз бол ямар ч асуудал. Ер нь бол үе шаттайгаар ингээд явчихдаг. Тэр бол нэг тийм санаа зовоодох number 1 асуудал биш юм шүү дээ. Тийм ер нь тэгээд ажиллаа олцсон компаниуд нь ингээд угаасаа дуртай хийгээд төгчдөг. Тийм өөрсдөө хуулийн хэлцтэй тийм. За тэгээд одоо тэгвэл та ингээд Microsoft тэнцлээ. За ямар багт нь яг ямар одоо төсөл дээр нь тэнцв. Тэгээд ороод анхны сэтгэл ямар байв? Тэр талаас. Тийм би ороод бол яг хуу Azure-ийн Core Networking гэдэг багт орж ирсэн. Тэр нь болохоор Core Networking Experience гэдэг. Тэр нь бол ямар ч Azure шиг нь бол Microsoft-ийн cloud технологи шүү дээ. Тэгээд ямар ч cloud дээр ер нь бол networking баг нь жоохон ажил ихтэй хамгийн их одоо нэг ачаалттай баг нь л гэж явдаг л да. Аль ч cloud дээр тийм байна. Тэгээд тэрний Core Network Experience гэхээр яг уу гэхээр одоо networking team-уд байгаа. Тэгээд тэднийх нь инженерүүд байгаа. Тэгээд тэднийх нь амьдралыг хөнгөлөх, аппликейшн хийдэг. Одоо дотоод tool, internal tool хөгжүүлдэг баг гэсэн байхгүй. Ер нь инженерүүд рүү гэлч гэсэн. Тийм. Тэгээд тэндээ яг нэг жил ажилласан. Жил арай хүрэхгүй маа. Тэгээд тэндээ болохоор ингээд системээ хөгжүүлээ. Тэр нь ингээд all hands дээр mention хийгдээ. Нөгөөт нь ингээд төсөл нь ингээд би ганцаар ажилладаг байсан бол 3 инженер аваад ингээд томроо явсан. Тэгээ яг манай менежер намайг өөр баг руу орох уу гэд. Тэгээ тэр баг нь бол аягүй сонирхолтой байсан. Тэр нь болохоор Azure Orbital гэдэг. Тэгээ шинэ сервис байсан. Тэгээ яадаг вөхөөрөө одоо ингээд Starlink дээр нь л ойролцсон юм уу та. Одоо ингээд юу байгаа? Satellite байгаа. Тэгээд ground station байгаа. Одоо манайхаар 5 антен шүү дээ.
Тэгээ тэр хоёрыг нь хооронд нь холбоод мэдээлэл дамжуулдаг, мэдээлэл явуулдаг, авахулдаг, даунлоод хийдэг team service байсан. Тэгээ ер нь бол тухайн үед бол айгүй шин тэгээд бүр ингээл зероос эхэлжсэн барьж өгдөө. Одоо бол ингээд PUBG general level болсон байна. 2020 онд шүү дээ. Тий. Та ер нь орол ер нь блог хичээл би холбогдсон бах тий. Тэм би яг хоо Монгол давтааж бичдэг байсан. Очооч яг нэг ганц нэг гайгүй болохоор бичдэг. Тэгээ яг Microsoft орсож явахдаа яг яаж бэлдсэ тэргээд тэгээ уусан манай сургуулаар ч айгүй олон явж байгаа. Тэгээд би ч бас өөрөө тийм блог уншаад айгүй inspiration аваад явж исэн Монгол давтаа. Тэгээ яг хоо software engineer-ээр ажилладаг, сурдаг хүн байх юм бол тэгээ харах юм бол бас болох юм биш тэгээд хүн чинь нэг надад ойролцоо бэкграунд төв ингэж явж байгаа юм чинь би ч гэсэн чадна гэж боддоо шүү дээ тий. Яг тэр талаараа манай сургуулиар төгссөн одоо номоо дамраа тий. Amazon-д орсон тэгээ тэрийг ингээ блог биччихсэн. Тэнгүүт окей болох юм байна гэж ороо амжсан тий. За тэгээд та Microsoft орлоо. Ер нь Microsoft-ийн ажиллах зарчим ч юм уу тий дотоод нөгөө нэг одоо нэг culture гэдэг шүү дээ. Одоо нэг би өмнөх дугаараар нөгөө нэг хэн Tesla-гийн жавхлантай ярьж хахад Tesla Speed гэдэг зүйл байдаг. Энэ болохоор хүмүүс бүгд ер нь те амар галзуу хурдаар ажиллах хэвээр. Ягаад гэвэл бид нар одоо sustainable energy гэдэг дэлхийд яг замыг нь хурцсахнаа, нэг замыг нь хурцсахаар зорилготой ажиллаж байгаа гэдэг шиг. Тэрэн шиг Microsoft-ийн тийм одоо ажиллах зарчим хүмүүс бол дотоод culture-ыг та анзаарсан уу? Тийм. Ер нь гэтээ Microsoft ч өөр амар том компанитай ингээд одоо Office 365 тэгэл үлдэн систем тэгэл Azure гэл тэнгүү тэр болгонд тусдаа org бол авчдаг. Тэгээд org нь л хэд ч л одоо 10,000 инженертэй ч юм уу тий 10,000 хүнтэй. Тэгэхээр ер нь бол org-оос ингээд амар хамаардаг өөр байдаг. Тэг яг миний орсон org болохоор ер нь л нэг тийм chill тал руугаа. Тэгээд гэтээ ер нь бол Microsoft-оо тэгж л явдаг юм байл л дээ. Ингээд 6 сараар план гаргацдаг. Одоо он гэхлээр за дараагийн 6 сар бид нар нэг юм хийш шүү. Тэгээд тэр 6 сар пландаад тэгээ энэнийг одоо тэгэл ер нь орчихдаг юм. Тэгээд том зургаараа энийг хийчихэл болно шүү гэл тэгээ багтаа ингээ хаваа өгчдөг. Тэгээ манайх бол яг тэгж л явдаг. Бус баг нь бас өөр явж иж болно тий. Тэгээ манайх баг спринт ч байхгүй тий. Одоо спринт ч нэг 2-7 хоногор ингээ ажиллаж төлж байгаа ш. Тим чин баг байхгүй юм нэлийн чийл тий. Тэгэл за энийг хийшүү энийг ингээ хийчихэргээл тэгэл ингээл. Тэгээ яг нэг 7 хоногт нь 2-3 митингтэй тэрэн дээр ингээл за би энэ блог толчлаа наваа ингээ амблог хийгэрэг менежертэй хэлэл нүүд ингээ тэгээ явчихдээ. Ер нь бол надад бол Microsoft айгүй chill санагдчихсэн. Тийм. Одоо structure нь ер нь ажилчны structure нь яг яаж явд юм? Эхлээд одоо junior software engineer юм уу, дараа нь senior тэгээд level-ийн төвшин. За яг Microsoft-д болохоор яг зүгээр software engineer гэж байгаа. Тэр нь болохоор level 59 60 гэж байгаа. Тэр нь болохоор яг ингээд undergrad ч юм уу тийм дөнгөж early career хүмүүс байгаа. Тэгээд 61 62 гэдэг тэр нь болохоор software engineer 2 mid level software engineer гэсэн. Тэгээд level 63 64 2 нь болохоор senior software engineer. Тэгээд тэрний дараа болохоор principal software engineer гэж байгаа. Тэгээд principal-ийн дараа болохоор partner software engineer гэж байх хэвээр. Яг software engineer тэгээ дараа нь болохоор distinguished гэж лөө тэгээд тэр нь болохоор бүр ингээд баг анх нөгөө үүлэн систем битсэн хүмүүс чинь нээж байгаа тий. Эсвэл нөгөө нэг өөр нөгөө нэг бусад ингээд технологиг хөгжүүлсэн. Тэгнүүд манайх ингээд хайр хийсэн байдаг шүү дээ тий. Тэгэх юм бол ингээд distinguished болдог тий. Тэр нь бүр god гэсэн. Тэгээд team яг software engineer гэх юм бол яг team level. За software engineer-ээс гадна өөр хүмүүстэй ингээд холбогдох ажил шаардлага гарна шүү дээ. Одоо дизайны багийнхантай ч юм эсвэл за тэгээд тэдрийг одоо менеж хийх хэрэгтэй ер нь менежер гэдэг. Та түрүүн бас менежертэйгээ арай бахан блокт болж юм гэдэг тайлбарлажсэн шүү дээ. Өөр ямар төвшний хүмүүстэй ер нь холбоотой ажилладаг байсан. Тийм. Ер нь бол яг project manager тэ PM project manager-тэй бол аягүй ойр харьцлана. За project manager болохоор юм л төслөө overall хараа явдаг. Тэгээ customer-тай харьцаад дунд нь ингээд нэг middleman шиг хийж нэгсэн шүү дээ. Ер нь бос хүмүүстэй харьцаад overall авч. За engineering manager болохоор яг technical талаасаа яг одоо project manager-тэй одоо ярилцсан гэсэн үг. За ингээд нөгөө нөхөр чинь ингээд тэнгэрийн ороод ирж байна. За нэг юм хийгээд гэл. Тэнгүүт нь яг за наа чинь одоо 6 сар хийшүү ч гэдэг юм уу те ингээд өөрөө мэдчихсэн юм чинь мэдж байгаа. Тэгээд тэрийг ингэж нэг бас дахиад нэг мэдл хийгээд байгаа байхгүй. Тэгээ бас инженертэй амблок хийх хэрэгтэй. Тэгээ хаана ер нь юу байх вэ гэдгийг overall харна те. Тэгээд бас багуудаа харьцаа гэдэг юм уу те. Нэг тийм байгаа. Тэгээ яг дизайнерууд бол яг
лон хийгээл аваач гэх юм уу. Одоо ингээд төсөл эхэлж яхад маад нэг юм хэрэгтэй ингээл тэрийг гаргуулж аваад тэгээд дизайнер нь ингээд project руу ороо явчихдаг. Манай Монгол болохоор яг ингээд дизайн нэг багтаа хамт яваад иддэг кейсүүд бас байгаа. US Americas team багтаж ажиллаж байлаа. Тэгээд яг том компани болохоор ингээд нэг permanent биш. Тэгээ манай баг дээр ингээд лон хийгээл тэр манай төсөл төр нэг хэдэн сар ажиллаж байгаа бидний нэг өөр төсөл рүү авчдаг. Нэг тиймэрдөө structure-тэй санагдсан яг. За тэгээд тэгвэл та Microsoft юу жил 2 жил яг 2 жил ажилласан. Энэ хугацаанд ер нь таны ажилласан хамгийн гой прожект нь юу вэ? Тэрэн дээр юу хийв те? Тэр прожект нь ер нь ямар зорилготой, ямар одоо нөлөө авчирч болох прожект байсан? Тийм. Ер нь бол яг тэр Azure Orbital гэдэг тэр прожект бол яг аюул сонирхолтой прожект. Өөрөө яг ингээл зүгээр нэг тийм интернет төлж биш те ямар сонирхолтой юм хийж байгаа. Тэгээд satellite-тай холбогдно, ground station-тай холбогдно. Тэр хоёрын оронд link гэдэг үүсгэнтэй. Энэ бол сонирхолтойсэн. Тэгээд тэн дээр бол би яг ингээд third party ground station гэдэг багтанд ажилладаг гэсэн. Тэгээд юу гэхээр ground station гэдэг нөгөө 5 антенн байгаа шүү дээ. Тэрийг Microsoft бол нэг 2-5 антенн байдаг гэсэн тухайтай. Тэгээд шинээр ингээд барьж байгаа. Гэхдээ тэр нь ингээд жил хагасалдаг. Тэгэхээр чи ингээд амар удаан. Бид нар одоо ингээд coverage хиймэр шүү дээ. Дэлхийд даяар тэгсэн чинь нэг антенн байх гэж жил хараалч. Тэгээд нөгөө permit аавн байрна ингээд бөө юм болдог. Тэгээд third party ground station гэхээр ер нь бол ингээд ground station барьсан өөр компаниуд байгаа. Одоо KSET, WiSat гэдэг нэг тиймэрдүү хоёр том провайдер гэдэг. Тэгээд тэрнтэй ингээд API-аар холбочих юм бол манайх ингээд дэлхийд даяар coverage болчих. Тэгээд яг тэр багт нь ингээд API-уудын холбоод манай Azure-ийн UI-ыг ашиглаад бидний сервисийг ашиглаад тэр ground station-уудыг одоо хөдөлгөөд одоо ер нь бол яаж холбогдоод нөхөр ground station-ыг 5 антенна ингээд яг ингээд satellite явах үед чинь хөдөлгөөд тэгээд холбоо тогтоогоод датагаа өгж авалцсан гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрийг ингээд бид нар API-аар дуудаад хийждэг болгож байна гэсэн. Тэр үед тэгээд танд ер нь гол чаленж нь юу байсан? Та ер нь би нэг ийм айгууг сонсч байсан. Өмнө нөгөө нэг Apple-д ажиллаж байсан Батшиг гэдэг хата нэг ярилцж хахад ер нь том юм giant company software engineer амар стресстэй байдаг. Тэгээ амар юм burnout болох магадлал өндөр байгааддаг. Тэгэл баг Apple-д ажиллаж байхад нь баг нэг хүн ч гэсэн амиа орлож ирсэн тохиолдол чирсэн гарч ирсэн гэдэг. Яг бүр тийм яг юу тим төвшнийхэн гэхээс илүүтэй зүгээр таны хувьд ер нь айгүй их чаленжууд юу вэ? Ер нь юм том компаниудад ажиллахад хэрэг тийм burnout болох юмуд гарч ирдэг. За яг том компаниудын challenge гэхээр юу гэдэг? Оронгууд ингээд нэг төлөвлүүд нь айгүй одоо generic available биш. Зөвхөн дотоод л ашигладаг. Тэгэл тэрийг нь л яг сурахгүй бол чи амар efficient ажиллаж чадахгүй. Тэр аль компани руу оронгууд нүүдүүлгээ сурах гал бас нэг цаг алддаг байхгүй. Тэгээ ер нь бол тэрнээр айгүй их цаг алдна. Одоо жишээлбэл Microsoft ажиллаж байгаа Amazon руу ордог ч юм уу, Amazon ажиллаж байгаа Google руу ордог ч юм уу. Тэнгүүд зөвхөн дотоод ашигладаг юм хөгжүүлсэн. Нөгөө нэг internal төлөвлөөр тэгээ тэрийг нь л ашиглахгүй болвол нэг ажиллаж явдггүй. Тэгэл тэрийг л ажиллахгүй бол хамаг юм явахгүй. Тэгэхээр яг тэр бол ингээд learning curve болж өгдөг. Тэгээд бас нэг юу нь болохоор ингээд culture-ууд нь жоохон өөр. Тэгээд зарим компаниуд амар fast pace байна, зарим нь жоохон chill байна. Тэгээд тэнгууд ингээд нэг амар chill газар орчихвол ингээд байвал багийнхандаа яаштай тий. Эсвэл ингээд амар fast pace газар орсноо ингээд chillрээд байвал жоохон алдчих тий. Тэгэхээр яг тиймэрдүү нөгөө нэг cultural fit гэж ярьж байгаа тий. Тэр бас нөлөөлөх байх. Тэгээд миний хувьд бол яг тэр нэг internal төлөвлөлт л юу яадаг тийм нэг гол challenge байсан. Тий. Яг таны дээр ажилласан прожект дээр нь бол айхтар challenge гараагүй юу? Яа тухайд гарч л хэлсэн баг. Тэгээ одоо нэг ингээд бүр толгойн ингээд яасан л байхгүй л байна. Тэгээ тухайд бол манай менежер бол угаасаа нөгөө өөрөө ингээд мэрэгчлэрээ амар олон жил ажиллаад software engineer явж байгаад менежер болсон байсан. Тэнгүүт ингээд өөрөө ер нь бол хаана юу болох вэ гэдгийг амигсаа мэддэг. Тэгээд аягуулсаа амблок өгчтэй байсан. Одоо би яг өөр газар ажиллаад харж байгаа шүү дээ тий. За менежер юм байт юм байна гэдэг. Тэгэл Microsoft-ийн менежер бол аюу мундаг менежер байсан мөлий. Яг тэндээ 16-7 жил ажилласан. Тэгээд Intic-тэй ажиллаж эхлээд тэгээд тэндээ ажиллаж агаад Америкт шилжиж ирээд Intic гэсэн үү тий? Microsoft-ийн Intic салбарт нь ажилд ороод тэгээд тэндээ 3-4 жил ажиллаад Америк руу ирээд тэгээд Seattle байж агаад ингээд Атлантад ирсэн тий. Ер нь бол өөрөө ингээд нөгөө technically амар savvy. Тэнгүүд ингээд
Тэгээ тэндээ удацсан болохоор нөгөө нэг юмыг яаж амплоглох вэ? Хаана яаж процесс нь яаж явдаг вэ? Аюусаа мэддэг. Тэгвэл ингээд шинэ менежертэй болохоор аюу амьдрал хэцүү юм л. Өөдөл нь өөрсдөө бараг юмаа мэдгүй. Тэгвэл амар тэндээ удацсан менежер бол хаана юу яаж болдог. Тэгээ бас таньд хүмүүс ч байгаа. Зүгээр ингээд манай хүн ингэсэн мэт тэгээд нэг том дараалал мессежэл тэгсэн чинь нөгөөт нь нэг өөр нэг амар тэр филдтэй амар олон жил ажилласан хүн л нэг мессежэл тэгээд тэр над руу ороод ирчих واخхой. За яасан ингэ янзлаад иргээл. Тэнгүүч ингээд тэр нөгөө нэг газараа утцсан хүмүүс бол бас юм яаж хөтлөх үү гэдэг мэддэг. Бойлоод. За та тэгвэл ингээд 2 жил Microsoft ажиллачлаа. Тэгээд одоо болохоор Oracle-ийн senior software engineer. За Oracle за миний мэдхээр тийм маркетингийн B2B тийм маркетингийн database юу софтверүүд хийдэг. Тийм компани гэж би зөвхөн ерөнхийдөө зүгээр тэгж харж байна. Тэрнээс бол их сайн мэдэхгүй байна. Та одоо надад тайлбарлаад өгөөрэй зөө. Тэгээд яагаад Oracle руу орох болов? Тийм. За. Ер нь бол Oracle болохоор database-ээр аяг алдартай. Одоо Монголд одоо банкнууд тэгэл энэ operating компаниуд бүгд ер нь бол ашиглаж байгаа. Америкч гэсэн S&P 500 бол бүгд л ашиглаж байгаа. Тэгээ ер нь бол тэр нь бол Cashco баг. Oracle-ийн database гэдэг бол licensing support-оор ингээ Cashco. Тэгээ маахаа Oracle Cloud гэдээ хийж байгаа. Тэгээ ер нь бол Amazon AWS, Microsoft Azure, Google Cloud гэдэг тэдэртэй ингээл catch up хийх өрсөлдөх бол явж байгаа. Тэгээ нөгөө нэг database-ээс орж ирсэн мөнгөөрөө тэрийг support хийдэг. Тэгээд би яг нөгөө нэг хаваад аялаад явж исэн чинь Oracle-ийн recruiter над руу reach out хийсэн. Тэр за уус нэг аялал хийх юм байхгүй юм чинь ингээд call-ыг аваад үзсэн. Тэгсэн чинь за чи ингэ маа senior software engineer-ийн position маань яах вэ гэд. Тэгэхээр би юу тухайд бол нөгөө нэг mid level engineer байгаа шүү дээ. Тэгээд арай худлаа биш үү тэргээл нэг жоохон цааргалж байгаа. За окей гээл тэг интервью өгсөн чинь тэнцэжсэн. Тэгсэн чинь яг хоо манай Oracle-т авсан манай менежер өөрөө Microsoft-д ингээд амар олон жил ажилласан. Тэгээд Oracle руу орсон байсан. Тэнгүүтээ яг ингээд Microsoft-ийн хүмүүсийг одоо багтаа доороо оргдоо авах айгуу сонирхолтой. Яг энэ бол хууч Microsoft-д ажиллаж байсан айгүйх олон манай оргд байдаг. Яг манай одоо Oracle дотроо ч гэсэн гэхдээ манай culture нэг жоохон Microsoft руу. Манай org-ийн. Тэгэл авч ирсэн юм лээ. Тэнгүүд одоо энэ Microsoft ч юм том компаниудын offboard хийх процесс нь нэг яг яаж вэ? Одоо та onboard хийхийг түрүүн ингээд тавч танилцуулсан тий. Одоо offboard хийхдээ яг яаж хийв? Ер нь бол яг өрсөлдөгч рүү гарч ингээд их юм бол шууд access нь байхгүй болох хэрэгтэй юм билээ. Гэтэ манай менежер болохоор ингээд би нөгөө хийх ажилтай байсан, тасктай байсан. Тэгээд за жамаа наадхаа юутай хийчихсэн дараа би offboard процесс ч эхлүүлэе гэл. Тэр нь эхлэх юм бол зүгээр шууд цагийн дотор л access гээ болол. Тэгээд лаптопоо цааш шипийг лейбл өгсөн. Тэгэл тэрийг нь одоо UPS юм FedEx-тер очивол бааж тэгээд лаптопоо хайрцан тэгэл болоо. Тэгэл. Гэхдээ яг нөгөө нэг 2x notes гэж ярьдаг те. 2-7 хоногийн notes өгчөөр яг цайлантай. Гэхдээ ажил хийхгүй тэгэл байждаг. Тэгээд нөгөө нэг юу яадг юм бэ те? Offboard хийх үедээ нөгөө интервью авдаг юм бэ те? Ер нь яагаад гарч байгаа? Бүр гарсныхан дараа нэг survey болно. Тэрийг ер нь бол бүглөөгүй. Яг бүглэх юм бол тэгээд дараа нас ингээд нөгөө bridge was burn хийх магадaltaй шүү дээ. Бас одоо яг үнэн төрхөөр нь ингэсэн гэдэг ч юм бол тээ. Окей. За Oracle та ингээд орчлоо. Одоо та илүү нөгөө түрүүн нөгөө өмнө хэлсэн cyber security талтай ажиллаж байгаа гэдгсэн шүү дээ. Сайн нэг баг 2 3 хоногийн өмнө Microsoft-ны дэлхийд даяараа нөгөө нэг алтартай нөгөө нэг синхрон скрининг нь их хвчлэн нөгөө нэг гейминг тоглодог хүмүүс анзаардаг байсан бол одоо бараг бүх хүн харсан шүү дээ. Тэгээд агүй олон газар өчнө олон цагаар зогссон онгоцны буудлууд төрсөл зогслоо, компаниуд үйл ажиллагаа ч гэсэн агүй зогслоо. Microsoft юу нэг ямар том компани юм бэ гэдэг нь бараг шууд мэдрэгдлээ тий. Тэгээд тэр юу нэг юунаас олж тийм болов. За би яг яг судалсан л та тэгсэн чинь яг CrowdStrike гэдэг компани байдаг. Тэгээд тэдний яг Falcon гэдэг anti-malware software байдаг. Тэгээд ер нь бол одоо манай Oracle гэсэн ашигладаг Mac. Тэгээд бид нар яг Mac ашигладаг болохоор өртөгөө. Тэгээд тэр Falcon болохоор нэг апдейт хийсэн. Тэгээд тэр нь болохоор яг нэг жоохон багтай 0 pointerтэй. Би яг тэр detail нь уншсан л та. Тэгээд C++ дээр нэг 0 pointerтэй баг deploy хийгээд тэгээд тухайд онлайн байсан машинууд нь апдейт татчих байгаа л. Тэгэл нөгөө багтай байсан учраас нөгөө operating system нь ингээд crash болсон. Тийм л юм болсон байлээ. Тэгээд тэр болохоор яг нөгөө cyber attack гэдэг бол биш. Ингээд багны тэгээд хамгийн гол нь яг тэн дээр ч одоо
тест гэж байгаа шүү дээ. Одоо тийм амар олон машин л deploy хийж байгаа бол нэг Windows дээр тест хийсэн. Яг тийм процесс байгаа л хальтаа тэгээд тэр нэг ингээл нэг edge case гараад явцсан л байна. Одоо ер нь ингээд ялангуяа одоо шууд ингээд B2C чиглэлийн амар олон кастомертай компаниуд ингээд дараагийн одоо вершн гаргахтаа яг ямар процессор ер нь гаргах тий. Одоо жишээлбэл Apple дээр ч гэсэн ер нь зарим софтверууд ингээл амар вершнүүд нь алдаатай гараад батарей утсан амар ачаалуулж тохиолдол үүдэж шүү дээ. Тиймэрхүү процесс төр нь ямар хөө ах вэ? Тий одоо ингээд яг би ч одоо ингээд cloud 2 cloud-аар ажиллаж байна. Azure тэгээд Oracle Cloud. Тэнгүүд яг юм regional deployment хийдэг. Би сая гайхалтай тэр одоо London-гийн Stock Exchange, Австрал, Америк гэл бүгдийг онцож байгаа. Тэнгүүд манай дээр бол ер нь бол ингээд тэгж бүр дэлхийд даяар deploy гэсэн бол байхгүй. Эхлээд ингээд одоо амар баг хүнтэй regional руу deploy хийдэг код. Тэгээд тэн дээр ингээ 24 цаг хараад тэгээд манай metrics унж гин үү, alarm fire хийж гин үү гэдгийг хараад тэгээд 24 цагийн дараа арай жоох их хүнтэй regional руу хийгээд тэгээд ингээ ер нь бол баг би одоо нэг код бичлээ гэхэд тэр одоо ингээ deploy болно гэдэг мэн. Баг 7 хоногийн ажил тий. 2-7 хоногийн болтой ингээ дэлхийд даяар хийнэ гэдэг мэн. Тэгээд тиймэрдүү staging-ийн байхгүй байгаа л харагдаж байгаа л гэсэн. Ер нь бол ингээ нэг region руу deploy хийлээ, асуудал гарах юм бол rollback хийлээ, заслаа дахиад ер нь л тэгж явдаг. Яг deployment тал дээр. Тэгсэн чинь уул нь баг тэр чи одоо тэгэл бүх team компаниудад аль эзний суудсан одоо зүйл шүү дээ тий. Чин team алдаа гаргаж ин гэдэг бол бүр амар сонирхолтой. Өөрөөсөө тэгээд дотроо одоо post mortem бол хийх л баг. Тий. За окей. Одоо Oracle дээр та нэг адилхан Microsoft дээр ажиллаж байгаа шиг төсөл дээр ер нь ажиллаж байгаа юу? Тэгээ cyber security талдаа гэхээр яг таны яг роль бол жоох өөрчлөгдсөн баг тий. Тэг ер нь бол яг field-аас өөрчлөгдсөн. Би тэр хэдий ингээд адилхан cloud технологи дээр ажиллаад байгаа тий. Azure, Oracle Cloud гэдгснээ ингээд яг ажлын чиглэл нь болохоор одоо л яг манай баг cyber security-ийн баг тэгээ юу хийх вөхөр одоо ингээд network, virtual machine, IP address, federation ингээд secure байна уу гэдгийг ингээд vulnerability-ийг шалгадаг. Тэгээд өдөр болго ингээд шалгаа явдаг. Тийм байгаа. Тэгээд би бас анх орохдоо би ч одоо security хүн биш гэсэн чинь манай менежер яг манайхан ингээд security багч гэсэн яг ингээд security-ийн нөгөө нэг төлөвлөдөө ашиглаад аппликейшнуудыг ашиглаад тэдрийг ингээд менеж хийдэг. Тэгэхээр ер нь л дайггүй ингээд general software engineering мэдлэгтэй байхад ингээд явчихна. Тэгээд яг одоо ороод яг юмнуудаа ингээд мэдчихлээ юм л да. За ийм юмнууд байд юм байна, ингэдэм байна, ингэж процесс нь явд юм байна гэх тийм юмнуудаас ороод явж байгаа гэсэн. Oracle-ийн яг юу Microsoft-оос танд ялгагдах зүйл байсан уу? Эсвэл зүгээр орсон чинь угаасаа ер нь таны нэг орогч нь илүү их дандаа Microsoft руу софт байсан хүмүүсийг илүү их авдаг гэсэн шүү дээ. Culture нь бол ер нь төстэй юу? Culture нь бол яг төстөөсөн. Гэхдээ бас нэг жоохон тийм нэг jungle маягийн тэг өөрөө очроод гээд хайчдээ те. Тэр нэг hand holding гэсэн юм уусаа байхгүй. Тэгэл өөрөө тэгэл одоо энэ хүн энэ дээрээ сайн гэж энэ хүнээс одоо энэ очиж сурыг те. Тийм л процесстэй л гэх юм уу. Яг одоо янз л хаагацраад. Дөрөв нэг Microsoft-ийн нэг юм дээр би нэг юм дотор очиж. Ер нь тэр нэг юм шуурхаа одоо ингээд шууд юм унтсан тохиолдол байгаа шүү дээ. Тэр үед ер нь том компаниуд яг яаж ажилтیں۔ Тийм. Тэр бол яг ер нь л процесс бүгд адилхан байгаа. Тэгээд on-call engineer гэж байгаа тийм. Тэгээд би одоо жишээл одоо ингээд 7 хоногс ингээд on-call-д гарч байгаа. Тэнгүүд on-call engineer-үүд яадаг вөхөр 24/7 утасч насаад авах хэрэгтэй, notification авч явах хэрэгтэй. Тэгээд асуудал гарах юм бол хизээж хаанч шууд 15 минут дотор ч юм уу тийм. Ингээд нөгөө bridge-тэй join хийх хэрэгтэй. Тэгээд тэр нь болохоор ер нь л нэг war room гэдээ хэлж байгаа. Тэр нь болохоор ингээд одоо танад нэг 100 сервис хэлээ гэж бодъё л та. Тэгэхээр жишээ ингээл одоо save нэг жишээ юм уу тэгээ саяных шиг тийм том юм нэмж болох бүгдээрээ join хийн. Бүх 100 инженер on-call-аад тэгээд аль сервис дээр ямар алдаа гарсныг бүгдээрээ хайж олно. Тэгээд тэгэнгүүт тэр багийнх нь хүмүүстэй debug хийгээд яасан байна. Тэгээд одоо холбогдоод тэгээд нөгөөдгөө засаад одоо deploy гэсэн rollback гэсэн яах хэрэгтэй вэ гэдэг. Тэгээд тэрийгэ шийдээ. Тэнгүүт тэр чинь ингээд нэг юм ингээд өдөрчлээ чинь бусад юмдаас нөлөөлнө тий. Бос багууднаас одоо за ингээд нөгөө гол үндсэн юм чинь байх зүгэрлжлээ. Одоо ингээд танах одоо ингээд энд хамааралтай байсан бол энийг янзлаарай гэх тий. Тэр нь бол тэр war room болвол тэгээд заримдаа бараг 24 цагч үргэлжлээд явж ижил нөгөөдгөө маа засч чадахгүй болвол тэгээд одоо сүүл рүүгээ нөгөө бүр том дараа нар ч орж ирэн тий. Инженерүүдээс гадна нөгөө систем ч унтчаад тахт чинь ингээл. Тэгээд ер нь л яг тиймэрдүү war room-д л орж исэн. Гэхдээ яг манай баг бол яг
нөгөө яг үндсэн chaos нь биш. Яг манай уг бол affected байсан. Тэгээд warm-д ороод засныхан дараа системүүдээ анцлаад ингээд тэгээд тэрнээс ингээд гардаг. Тэр бол нэг on-call инженерүүд байгаа. Тэгээд warm байгаа. Тэгээд застлаа тэндээ ингээд байж байна. Тэгэл хідэн ч хүн пүүлийн те инженерингүүдээ ингээд болохгүй бол сэргээл тоотал. Ааха. On-call инженер нь тэгээд одоо таны одоо хуваар ирж ийн гэхэр чин хэр хоногийн хугацаа 7 хоногийн хугацаа гэсэн. Тийм 7 хоногийн хугацаад яг ингээд зарим одоо нөгөө аюух ачаалтай багууд байна л да. Одоо манай сервис юу нь бол ингээд хаасаг ажиллаж байгаа тийм ингээд бүх төвд ажиллаж байгаа. Тэгээд хэрвээ тим авир их ачаалтай сервис авах юм бол яг 12 цагаар 7 хоног гэхгүй. Ингээд өдрийн 12 цагаар тэгээд магадгүй өөр нэг манай интегт байгаа манай багийн нэг гишүүнч юм уу тийм манай нөгөө 12 цагт найдаг ч юм уу тийм. Манай болохоор тим авир ачаалтай сервис болохоор ер нь бол 24 7-оор аваа явчихдаг. Тэгээд нь бол 12 7 эсвэл 24 7 гэж явчихдаг гэсэн. Тэнгүүт нөгөө нэг тэр онколын яг хуваартай байх үеийнх нь одоо цайлан ч юм уу тэр мөрний шал өөрөөр бодогдохгүй юу? Яг тэрийг өөрөөр бодог газрууд байгаа гэхдээ манайх бол тийм. Ааха. Окей. За би нөгөө нэг яг энэ дээр нөгөө нэг бас нэг өмнө нэг сонирхолтой юм сонсч байсан юм а тэр яг Apple-ийн бот шиг гэдэг хаас нөгөө нэг Apple-ийн нөгөө нэг камерны нөгөө нэг AI дээр нь Монгол хүмүүсээс ажиллаж исэн гинөө. Тэгээд нэг 7 хоног ингээд нөгөө Америкт нэг амар төмөр гараад тэгсэн чинь нөгөө хүмүүс чинь нөгөө төмөр гараад тэнгэр ингээд улаад нь штэ. Улаагаад их нэг тэнгэрний зураг авиг авсан юм байна л да. Тэгсэн чинь тэнгэрийг нь цэнхрэнгөтэй ч үлээ шал өөр өнгөтэй гаргаад ирсэн гинэ. Apple утсан дээр тэрийг нь газ яалтаа засах болоод яг 3 хоног нойрог болсон бас. Тэгэл аягүй сонирхолтой кейс зөндөө л идэх юм байл тий. Тэр нь бол тэгээд яг тийм ситүэйшн гарах юм бол застлал дуунтахгүй тэгэл ингээд суужлаа гэсэн. Тан дээр бүр яг тийм амар нойрог хонтлоо тийм асуудал гарч ирсэн. Тийм бол яг шөнийн 1 цагт дуудсан ч юм уу. Тэгээ жишээл манай нөгөө аппликейшн Англи Европт ажиллаж байгаа. Тэнгүүт чинь Англи Европын өдрийн цаг чинь өглөө 9 гингүүт чинь манай шөнийн 1 цаг болчихдог. Тэнгүүт ингээд бүтэн сэний шөнийн 1 цагт ч юм уу сэрэт ч юм уу. Тиймэрдүү юм бол байснаас яг бүр яасан бол байхгүй. За одоо хоёлоо тэгвэл юу яа. Ер нь ингээд одоо AI одоо ингээд дараагийн тэг том тренд болох гарч ирэх нь ингээд тодорхойлчлоо. Өмнө нөгөө нэг зөвхөн инженеруудынхаа төвшөнд нөгөө нэг ингээд AI ашигладаг ч юм уу те инженерууд ингээд өөрсдийнхөө ажлын процессыг амар болгох гэж ингээд компани дотор интернет байдлаар ашигладаг гэсэн бол одоо хараг шууд ингээд B2C болоод хүмүүс ингээд чатбот маягаар ашигладаг болоод одоо баг хэдийнэ хүмүүсийн ер нь одоо амьдралын нэг хэм аягт ингээд орой явах нь ер нь тодорхойлчлоо. За AI-г бол одоо хүмүүс ингээд залхатлаа ярьж байгаа ангалттай ингээд хойлонгоос нь ингээд гадна угаасаа ярьж байгаа юм зөндөө байгаа. Таны анзаарж байгаагаар өөр AI-с гадна ийм tech trend юу вэ гэж харж байна. Тэр талаар. Яг tech trend гэх юм бол яг сүүлийн үед одоо low code, no code гэдэг ер нь бол ингээд код бичгүйгээр те зөвөр ингээд ярьж байгаа юм шиг. Тэгээ тэрний чинь яаж enable хийж ийм хэрэг цаана нөгөө чинь л ажиллаж байгаа те. Тэгээд тэр нь яг ямар AI гэхээр нэг custom tailored team AI ажиллаж байгаа. Тэгээд тэр нь ингээд хөгжүүлж байгаа ч юм. Тэгээд тэр тал руугаа айгүй их явж байгаа. Тэгээд наагч яг оюутан гараал явж байгаа чинь бүгд cloud гэж явжсэн. Тэгсэн чинь одоо ингээд нэг 6 ланчлын дараа cloud гэдэг бол зөв нэг байдаг зүйл болчих واخгүй. Хэрэглэх л өстой зүйл чинь cloud ашиглаж байгаагүй cloud-ийн юм ашиглаж байгааг бол одоо баг хүн гайхаж шахаар болсон тий. Тэгээд тэнтэй адилхан одоо ингээд бүгд AI гэж ярьж байна. Магадгүй 5 6 жилийн дараа ингээд AI гэдэг бол ингээд байх өстой зүйл. Тэрний ямар нэг сервисийн чи ашиглаж байгааг бол хүн ингээд гайхаж хардчих. Тэр хэмжээнд бол яг очиж магадгүй тий. За low code no code гэдгийг та илүү сайн тодорхойлоод явал одоо за үгнээсээ шууд анзаарч байгаа тий. Ер нь бол нөгөө нэг drag and drop ч тийм үү тий. Одоо жишээлбэл ингээд манай нөгөө Microsoft гэсэн байсан ингээд яг front end code гэсэн юм бол баг байхгүй. Одоо Azure portal гэж байгаа. Azure гэдэг cloud байгаа. Тэр урдааны portal таахгүй амар. Тэрэн дээр одоо ингээд код бичнэ гэсэн юм бол байхгүй. Зүгээр ингээд JSON өгсөрнө. За энд нэг ийм баттон байна шүү. Энэ баттон дээр дарангууд манай API дуудаж шүү гээл. Тэнгүүд тэр нь ингээ нөө UI-ийн зуртаж байгаа байхгүй. Тэгээ тэр чинь бол яг нөө low code болчихж байгаа байхгүй. Тэгээ би ингээд UI дээр баттон зураал, field зураал бүх юм болохгүй шүү. Тэнгүүтээ энд нэг ийм field байна. Энэ field нь болохоор одоо ийм subscription-уудыг гаргаж ирж гэдэг юм тий. Тэнгүүтээ энэ subscription дээр ийм компонент гаргаж ирж гэдэг. Зүгээр ингээд нэг өмнөд ухсраа тавиад байна. Тэгээд тэрнийхэн дараа нэг баттон дарангууд манай API дуудаж шүү. Энэ field-үүд аваад гэдэг. Нэг ч юм уу те нэг тиймэрдүү тал руу ер нь л яваад байгаа. Тэгээ одоо л яг хөө тэр чинь ингээд амар том компаниуд бий болсон байгаа шүү дээ. Тэрсэн чинь
бос зөндөө компани байгаа тий. Тэр чинь бас тийм болмоор ш тий. Ер нь л яваа ондоо тэгэх л ах л та. Би нөгөө нэг өмнөх подкаст гээд гэрэл тоя гээд нэг найзтайгаа ярилцж байсан. Одоо Монголд яг энэ low code no code чиглэлээр community ингээд үүсгээд явж байгаа. Тэгээ баг ганцаараа ч байсан хамаагүй. Одоо нөгөө нэг альва нэг санааг эхлэхэд нөгөө нэг заавал нэг юм л 2 3 хүн шаардлагатай болж малаад идэв шүү дээ. Тэгхгүйгээр зүгээр өөрөө баг кодны ч мэдлэггүйгээр зүгээр ингээд low code no code-оор ингээд өөрийнхөө яг санааг ер нь бодит болгоод харчаад тестэлж үздэг ч юм уу тий. Ажиг нэг тэр төвшөнд ер нь ингээд нэг community үүсгээд биенийхээ юм туслаад явдаг. Тэг community хийгээ явж байгаа юм биш. Аха. За тэгээд өөр та нөгөө нэг юу яжсан? Div customized tailored AI гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Тийм, ер нь бол яахгүй. Одоо ингээд нэг компани болгоно л нэг AI-тай болмоор байхгүй. Одоо нэг компани болгоно нэг вебтэй гэдэг шиг л. Одоо манад нэг ийм дата байгаад байна. Одоо жишээлбэл ингээд магадгүй юу гэдэг манай хэрэглэгчд ийм хийдэг, бид нар ийм хийдэг. Тэгээ бидэрт нэг иймэрдэ дата цугларсан. Тэгээ тэрэн дээр нь ингээд нэг одоо яах вэ гэдэг тэр нь гаргаж ирдэг ч юм уу. Тэгээ ингээд одоо нэг компани болгон вебтэй гэдэг шиг л нэг компани болгон жижигхэн AI-тай болмоор байгаа байхгүй. Ихтэй яванда. Тэр одоо ч тийм байхгүй л. Яг том компаниуд бол ализын хийх эхэлсэн шүү дээ, тий. Тэгвэл одоо жишээл Bloomberg шиг трейдинг хийдэг AI-тай ч юм уу, тий. Тэг яг ингээд дөнгөж чи ингээд AI гэдэг трейдинг руу ингээд илүү гүнзгийрсэн, тий. Тэр нь болохоор нөгөө өрмөц датанууд дээр ажиллаа гараад ирсэн ч юм уу, тий. Яг тэрийг л одоо тэгвэл энэ AI low code no code гэдэг энэ одоо tech трендүүдтэй уялдаад ер нь software engineer хүний ер нь ажиллах одоо нөхцөл ч юм уу, тий. Одоо хэрэгжилж байгаа төлөвүүд тэгээд ер нь цаашдаа ингээд одоо эзэмших ёстой ур чадвар ч юм уу тий. Энэ нөгөө суур юмнуудад нь хэрэг өөрчлөлт орж ийнэ гэж таарч байна. Яг суур юмнууд бол нэг ч өөрчлөлт орохгүй л дээ нөгөө нэг юм хөгжүүлэх учраас. Гэхдээ яг энэ нь одоо ингээд ийм ингээд амар төлөвлөд гараад ирлээ ChatGPT ч юм уу. Би одоо ч заримдаа ингээд ChatGPT-с ажил дээр асуудал байхгүй. За энийг ингэж тэгээ одоо ингээд харахаар энэ бол жоохон дутуу юм гарч ирж байгаа. Тэрийг ингээ хараад засаад ингээ яг энтэйгээ уялдаж хамтарч ажилтдаг болох тийм уян байх юм гарч ирэх болтой ирээдүйд тэр энийгээ одоо энэ муу юм биш энийгээ гэлз ийтлээ зайц үдтэй ингээ улам ашиглаад хурдан яаж юм таскад тосох уу илүү бат бөх юм яаж хийх вэ гэдэг юм тий. Тэр тал руугаа л яг одоо тэгвэл таныг ингээд бас үзээд байж байгаа яг одоо энэ манай яг энэ софтвер чиглэлээр юм суралцж чадалчд айгүйх юу болсон баха. Нэг юм зорилго чиглэлээр хаана хүрэхээ мэддэг те юу их гэж байгаагаа өөх мэддэг. Тэгэнгүүт та тэр одоо Монголд одоо тань шиг бас ингээл гитэмж сургаал явж байгаа ирээдүйд одоо Америкт ингээл компани ч юм уу өөр улсад одоо том компани ажиллана ингээл зорьсон байгаа залуучуудад ер нь аль чиглэл рүүгээ ямар хандлага аль чиглэл рүүгээ илүү нэрээс сурвал зүгээр яг тэрний хувьнаас нь өөрөөс нь л хамаархалтай зүгээр таны санал болгох. Тэгээ дээрэс нь хандлагын хувьд ер нь Монгол залуучууд яг Монгол инженерүүд яаж өөрчлөх ёстой вэ гэдэг дээр. Яг ингээд Монгол сурж байгаа учраас нөгөө суурь айгуу сайн сурах хэрэгтэй уусаа нөгөө нэг database ер нь л хэдхэн юм байна шүү дээ database тэгэл networking үлдэн систем тэнгүүтэй нөгөө data structures гэл тэр суурьуд бол айгуу сайн сурах хэрэгтэй. Тэгээд тэрний даад нь болохоор ингээд нэг гүнзгийрхтэй өөрхөө сонирхож байгаа юмар ингээд гүнзгийрчих юм болвол тэг яг одоо уусаа яг ийм тал руу хичээлүүд бас айгуу их офер хийж байгаа. Би сүүлд ингээд харахад юм ангиж гарсан жоо шиг тий. Тэгэхээр тиймэрдүү юм руугаа өөрөө ингээ ороо сонирхолтой юм бол тэгээд сүүлд бас нөгөө нэг ингээл яг ингээл coin-ийн үеэр ингээл блокчейн ингээл амар одолж тий. Тэнгүүд AI гингүүт нь тэмлүүн ингээл тэр юм л яг доор нь суурь нь юу байгаад энэ гэдгээ сурчих юм бол магадгүй AI бүүн биш болоо дараа нэг юм хайп гарч ирэхэд бэлэн байж тий. Энэ бол ингээл хэдэн жил дотор нэг юм араал ингээл яваад байгаа шүү дээ. Тэгээд бас ингээд хүмүүсээс ярьж одоо манай дээдлийн софтвер яг ингээл cloud дээр гарч ирж байгаа хэвээр нэрээ бараг софтвер байхгүй болно тийм. Одоо sysadmin гэдэг хүн байхгүй болно гэсэн чинь cloud дээр нөгөө sysadmin хэрэг болж л байгаа байхгүй. Тэн дээр ч адилхан сервер ажиллаж байгаа ч юм уу тийм. Тэгвэл одоо ингээл юм дээр ингээл энэ байхгүй болно гэл нэг дүүм яриа явдаг. Тэгээд суурьаа сайн мэдээд явчих юм бол тэн дээр ч нөгөө хүн чиг хэрэг болж л байгаа байхгүй. Манай нэг ялангуяа Gen-Z нөгөө нэг аягүй хайпнд ингээд яваад тань л тэтэ шүү салхины ингээл урсгалаар ийшээл ингээ харж байгаа. Ийш нь ингээ татаал тий. Тэгмүүд яг нөгөө суур нөгөө нэг мэдлэг яг үндсэн нөгөө юугаа яаж ажилтдаг вэ гэдэг дээр л аягүй фокуслах хэрэгтэй байна тий. Тэр сурцсан байх. Тэгээд дээр нь бол нэг хідэн концептууд л байгаа шүү дээ. Тэг гүн жоохон гүнзгийрэл. Одоо нэг хандлагын хувьд та нөгөө нэг Монголд ажиллаж байгаад гадаад очиход яаж ийсэн. Одоо би нэг өөр нэг хүнээс сонсож байхад Европт одоо Францад ажилладаг байсан. Өөрнөө сонсож байхад яасан бэхээр монголчууд ингээд нэг юм хийхдээ
ингээд заалчгүй ингээд дараа нь ингээд орж ирэх үс байдлаар ингээд яг бүрэн гүйцэд ингээд хийж чаддаггүй. Тэг ингээд яг ер нь бол Европт бол ингээд зүгээр барилгач хүн ч хамаагүй ингээд тэр ажлыг хийсэн бол зүгээр яг төгсөйгээл яг дуустал дахиж энэ ажил руу орж ирэхээр болтол ингээд сайн хийгээ гардаг. Монголд болохоор нэг юм цаг хугацаанд ингээд баригдал амар хурдуурдаа ингээд хийгээл бүр нэг дараа нь ингээд нэг өөр хүн орж ирсэн ч гэсэн ойлгохгүй тэгснээр дараа нь заавалчгүй орох шаардлагатай нэг тийм болгоод явчихдаг аа гэд тэгжсэн. Түрүүн бас нэг өмнөх sorry тэнийг яах гэж байна. Жахлан дээр болохоор монголчууд болохоор ингээд энэ бол инженер дэш хүсэн ингээд харагдаж байгаа гэж. Монголчууд ингээд монгол хүний энэ бол монгол хүний л асуудал гэж яг их ингэж лимитлж өг ингээд сэтгээд байна. Яагаад ингээд дэлхийн хүний асуудал гэж бодож харахгүй байгаа юм бэ гэдэг ч юм уу тий. Ингээд гадагш авсан инженерүүд ингээд арай өөр хандлагатай болж ирээд байгаа байхгүй. Тэрэн дээр таны анзаарсан. Миний анзаарсан бол яг хуу тэр чи яг Монгол гэл амар generic ярихаас илүү хүн history ярих хэрэгтэй баг. Тэгээд яг түрүү ингээ хэлж цаг нь баригдаад яарад хийчихэд байна. Яагаад тэгээд байна. Тэгэхээр ингээд нөгөө хүндээ ингээд амар их ажлыг амар баг цагт ингээ хийгээ өгчөд байгаа байхгүй. Тэнгүүтээ нэг инженер тий. Тэр ч бол ингээ бүтэн баг ингээд sprint хийхсэн чи нэг хүнд ингээ 5 дахь өдөр бай наадах хийгээд. Тэгээд яг процесс бас харах хэрэгтэй ч юм шиг тий. Би бол яг тэн дээр л яг монгол хүн л жоохон умарт. Ингээд процессоо тий ингээд цагаа ингээд өгөөд тэг яг планаа өгөөд тэгсэн чинь тийм гараад байвал нэг өөр шүү дээ. Яруу чанар нэг юм өгснөө наатахад дуусгасангүйгээ уурлаад тах чинь бас нэг өөр тий. Би бол яг ингээ харахаар юм бол нэг гайгүй л тий. Та одоо ер нь Монголынхаа одоо яг энэ тех community-рүүтэй хэрэг холбоотой. Ер нь таны хувьд зүгээр ирээдүйд одоо яг гадаад дэс инженерүүд Монголд ирээд янз бүрийн стартапууд хийгээд эхэлчихлэх шиг байна. Тэгээд өөрсдөө ч гэсэн нэг ориолоо хэдлээ ингээд ялж холбоотой яа нэг диантер гэдэг саналуудыг яриа явж байна. Та ер нь тэр хэрэг холбоотой байна. Таны хувьд ер нь алстаа Монголдо янз бүрийн стартап ч юм уус бол юм эхлүүлэх гэсэн төлөвлөгөө байна. Яг одоо ингээд манай оюутны ангийн найзууд одоо бас ингээд салбартаа ингээд жоохон томрол тэгээд дармаа болол явж байгаа. Тэгээд зарим нь ингээд юм нээсэн. Тийм хүмүүстэй ярьдаг. Тэгээд яг юм боломж нь болтох юм бол яах вэ? Одоогийн байдлаар бол за өстө хурж ирээд ингээд гэсэн бодол санал байхгүй. Гэтэ яг хүмүүс ингээ хараад хадшил яг coin mine болж байгаа. Ингээд блокчейн дээр юм хийгээл хүмүүс ирээл стартап хийгээл явжсэн тий. Тэгээд нэг бас юм таарах юм бол бас болох л. Одоо ер нь таны өөрийн чинь одоо хувийн зорилго байна. Нэгэнт одоо ингээд том компаниуд ингээд ороод ажиллачлаа. Тэгсэн чинь ингээд юм лээ. Том компанид орсон ингээд инженерүүд яг Монголд ирээд ингэж ярьд юм лээ зөө. Чи ингээд одоо Google-д орж явах гэдэг юм байна. Нөгөө Google руу ингээд бэлдэж байгаа өчнөө софтвер инженер залуус байгаа шүү дээ. Ингээд орохгүй л Google үзэж байгаа. Өөр компаниуд ингээд одоо remote-ээр ажиллаж. Тэгэнгүүт чи ингээд одоо Google-д орж явах гэдэг юм байна. 20,000 инженерийнх нь л нэг нь болно шүү дээ, тий. Microsoft орж явах гэдэг 10,000 инженер. Тэгэл нэг яг тэгэл хийдэг юм а хийгээл тэгээ сайхан сард яг жилдээ өндөр цалин ингээд авчдаг. Тэгэл ингээд болж штэ гэл тийм хандлагатай болчдөг. Бэлээ. Тэгэнгүүт тэр ер нь яг тиймэрхүү хандлага ингээд ирчт юм уу? Эсвэл таны одоо ер нь next одоо ер нь одоо том компанид ажилласны дараагийн зорилгыг инженер хүний хувьд юу вэ? Тийм. Ер нь л яг тиймэрхүү газар ажиллах нь бол амар safe bet гэх юм уу. Тэгээ ингээд сток орж ирнэ, цалингаа авна, нөгөө компанид амбарахгүй. Тэгвэл амар гоё том юм мөрөөддөг стартапд орсон нөгөөдөнд амбарчуулах юм. Тэгээд мөнгө л осорч байгаа хөөх. Тэгээ 2-3 жил ажилласны дараа. Тэгээ ер нь амар safe bet. Тэгээ ер нь хүнээс л хамаарах хах. Тэгээ би бол жоохон амбицлаад ингэж боддог байхгүй. Бас хүмүүсээс хит амбиц чинь гэж бодмоо. Одоо ингээд Америкт харангуут ингээд IT-д нь ингээд зөндөө хятад инженер байгаа, зөндөө инженер байгаа. Тэгснээ баахан ингээд интег ингээд CEO-нор, CTO-нор гэж байгаа байхгүй. Тэгвэл ингээд хэвээ ингээд одоо яг Монгол софтвер инженер зөндөө болж байгаа. Тэгээ тэр хүмүүс чинь хэндээ удаа тэгээд дэвшлэн те магадгүй нэг тиймэр дүү юм руу те яг тэр болгоо бүр амар алсан шүү дээ 10 20 30 жилийн дараа те ингээд карьертэй ингээд удаад ер нь ингээд карьераа харах юм бол юм дөнгөж эхлээл явж байгаа шүү дээ. Тэгээд тиймэр дүү тал руугаа advance хийгээл те яг corporate дотор ладраа хөсөл гэж л бодож байгаа шүү дээ. Corporate дотор арай дээд левлийн хүм төвшөнд ер нь монголчууд очих хэрэгтэй гэж тань харж байна. Одоо л яг бас Mercer хүмүүс байдаг л та ингээд Microsoft дүүлцээ яах байгаа те. Тэгээд одоо Google баталгаа авах гэж юм те. Тэгээд тэр хүмүүсээс ингээд inspire болох юмсан гэж бодож байгаа. Тэг яг тэрнтэй адилхан ингээд олон тиймэрдүү ингээд дэшээ болох юм бол чинь нэг нь ингээд яаш те. Тэр адлаад нэг тий. Одоо нэг ч одоо ингээд бүх том компани CEO-н дарга нэг энэ төгөд маш одоо юм л Америкт ингээд харах юм бол тий. Тэгэд ягаад нэг ч гэсэн Монголын ажиллахгүй тий. Ер нь тэр төвшөнд очихын тулд ер нь
хэрэг зүй шаардлагатай байдаг. Та хоёр одоо ингээд нэг юм харж байгаа шүү дээ. Одоо за бид тэр төвшөнд очих юм бол нэг зургалж байгаа шүү дээ. Аутлайн гаргаал тий. Тэгэхэд ер нь хэдэн жил ажиллах шаардлагатай байдгийг аль аль тал руугаа та илүү өөрийгөө одоо хөгжүүлэх хэрэгтэй. Таны яг тийшээ би ингээ харахаар дана нөгөө нэг яг software engineer гэсэн илүү management track руу ороод тэгээ яг тэр track-аараа өсвөл явах хэрэгтэй ч юм шиг. Тэгтээ яг жоохон товчлыг гэх юм бол том газар ингээд senior software engineer болно. Тэгээд senior software engineer болонгуудаа тэндээс нөгөө нэг engineering manager руу хөрвж болдог те senior-аас. Яг engineering manager руу хөрвөн. Тэнгүүтээ том газрын менежер байж гутаа магадгүй нэг S&P 500 дунд газрууд руу одоо менежментийн төвшин рүү менежментийн нөгөө нэг даачийн level директор ч юм уу тийм менежерүүдийн менеж хийдэг төвшөнд очиод тэгээ тэндээ нэг хэдэн жил гайгүй ажиллах юм бол буцаад нөгөө том компани руугаа одоо D1-гээрээ буцаа орж ирэх тийм директораараа яг хоо team нэг pattern гэж би нэг яг хоо нөгөө постаас харж байсан. Тэр нь бол ингээд том компанид орчин. Тэгээ тэндээ менежер хийж агаад гайгүй газрын том тушаал руу очиж чинь тэгээ тэндээ нэг хэдэн жил сайн хийж чадах юм бол буцаад бас тэр хөргөө ороод ирэх. Яг нь тэгээд тэр чинь бол ингээд 10-аас 15 жилийн мэрэгдэд байгаа байхгүй юу? 5 жил ингээд нэг газар ороод инженер болоо, менежер болоо тэгснээ бусаад өөр газар руу орон 5 жил болно бэлдэн тэгснээ буцаж орч юм тийм ингээд. Тэгээ бүр алсын зураг нь бол тийм. Олон ажил солих дээр нь та ер нь юу гэж боддیں۔ Нэг газар айгу удаан байвал зүгээр юм уу? Эсвэл ингээд айгу олон газар яагаад өөр ингээд калчрыг мэдрээд явах нь илүү тухайн ашигтай гэдэг юм. Тэгээ ер нь бол яг Америкт болохоор нэг юм бичдэггүй хууль байгаа. Чи ингээд market rate тий. Одоо ингээд яг чамаг хэдээр үнэлжийг өсч ийл ингээд ер нь ажиллаж салах хэрэгтэй. Тэгээ яагаад гэдэг нь нөхөр одоо ингээд за би ингээд нэг газар ажиллаа. Тэгээд тушаал хвшлээ гэж бодъё л та. Ингээд base salary нэг 5-аас 10% нэмэгдэнэ. Тэгснээ сток нь магадгүй нэг 100-200 мянган долларын стокийг чи 4 жил хувааж аваарай гэдэг. Тэгээ ингээд яг overall харах юм бол чиний цалин чи нэг 20-оос хамгийн ихтэй 20 ч юм уу тийм ингээд хувил нэмж авахгүй чи ингээд амар их ажиллаад тушаал нэмсэн чинь. Тэрний оронд чи ингээд зүгээр ажиллаж явжсэн интервьюд бэлдээд ажиллаа солилцлаа гэж бодъё л та. Тэгсэн чинь магадгүй чи цалингаа нэг 50% өсгдөг ч юм уу тийм. За болий 40%. Би бол өөрөө яг бүр 100% өсгсөн ч кейс байгаа тийм. Тэгэхээр ер нь бол яг тиймэрдүү жампууд нь өөрөө яг нэг газараа удснаас яг хөө тэр мэн яг хөө up to certain point ажиллана л та. Одоо early career байх юм бол ингээл junior даас ингээд чинь тэгээд удчих юм бол яг хөө career experience болчих юм бол яг нэг газараа ингээд удаад тэндээ ингээд суугаад ингээд knowledge base-аа цуглуулад тийм ингээд human capital-ыг бүрдүүлээ явсан л тэр баг. Early байх юм бол тэр бол ингээд networks. За одоо хоёлоо ер нь подкастныхаа жоохон төгсгөл хэсэг рүү орж ирээ. Одоо арай шууд яг бүр ингээд нэг юм software engineering үүрэгт ажил мэжлийн талаар хийсэн илүүтэй арай өөр одоо нэг culture based ч юм уу те. Таны хувьд digital nomad гэж яриад байгаа те. Одоо нөгөө нэг digital nomad IT наваад янз янзаар хэлж байгаа шиг байна. Яг энэ чиглэл рүүгээ ер нь ажиллаж ирсэн үү? Remote engineer ч юм уу. Тэ. Энэ одоо ингээд engineering culture-аар явж ирсэн үү? Тий, яг би одоо жишээл одоо нөгөө Oracle Cloud ажиллаж байгаа. Тэгээд би бол Америкт хаач ажиллаж болно. Тий, Америкийнхаа одоо East Coast вэ, West Coast вэ, Alaska, Hawaii нөө Америкт бол хаач хэдчнээс хугацаа ажиллаж болно. Тэгээд яг Америкээс гарна гэх юм бол яг менежертэй хэлнэ. За нэг хутлааны 2 7 явлаа шүү. Тэгээд энэс ажиллаж байгаа. Би бол яг Англи, тэгээд Япон, Солонгос, тэгээд Монголоос бас ингээд ирээл Турк өдрөөс бол ингээд ажиллаж исэн. Тэгээд яг зугаалангаа. Тэндээс ажиллаад тэгэл яг Airbnb төрөслөнгүүтэй. Тэгээд тэнд нь ингээд амьдрдаг хүн шиг ажиллаа ячаал ажиллаа тарангуудаа тэрээр ингээд хотоо үзэж ч юм уу тэгээд бол явж исэн. Тэгэхээр экспириенстэй. Танд ер нь одоо хэр тохиромжтойгоо санагдсан. Тэр одоо амьдралын experience гэсэн үг шүү дээ. Тийм. Тэр чинь баян ингээл хийж тийшээ бол бас яг надад бол жоохон хэцүү санагдаж байгаа байхгүй юу? Ингээл нэг газар очивол тэгэл нэг сар ингээл байж байгаа л тэгэл хаал урах зэрэгчээл тэгэл сар ингээл. Яг надад бол анхандаа нөгөө нэг л жоохон амар productivity байхгүй санагдсан. Би нөгөө нэг амар том хоёр дэлгэцтэй тэгэл keyboard хамаг юмтайгаа байж ижил нэг гараас юм гардаг хэлсэн. Тэг сүүл рүүгээ би за боли ингээ нэг гэн дэлгэцтэй тий. Тэгэл ингээл нэг жижигэн keyboard маустай ингээд тэндээс тэрнгүүрээ ажилд сурсны дараа болол ингээд аюу гоё refreshing болсон. Яг тэр миний productivity стил адилхан байгаа. Би ингээл амар том дэлгэцгүүч гэсэн ажиллаа чинь.
амар гоё стап гэж хэлсэн. Тэнгүүд ингээд өөр орнд очингууд чи за энэ хүмүүс яаж амьдртын дээр ингээд жуулчилж очихоор чи ингээд нэг гоё нөгөө нэг турист аттракшнууд үзчихэл явчихдаг шүү дээ. Тэгвэл ингээд тэнд нь очиод ажиллаад яг ингээд тэнд нь ажиллаж амьдрэх хүн шиг гоё филинг аавна гэх юм уу. Одоо би ингээд яг 9-6 хүртэл ажиллаж байгаа юм. Эсвэл өглөө нь гадуур явж байгаа оройд ажил ажиллаж болчихсон юм. Тэнгүүд тийм ингээд тэнд нь ингээд амьдрэх хүмүүс яаж амьдрт юм бэ? Хим маяг нь юу юм бэ гэдгийг илүү ингээд experience хийхээр илүү гоё юм уу. Яг нөгөө жуулчдын юм одоо үзэж байгаа л. Тэгтээ ингээд ажиллаж амьдрэх одоо энэ хотод ажиллаж амьдрэх хүмүүс яа гэм бэ гэдэг 7 оноо шилээ Токио ч гэдэг юм те. Тэнгүүт ингээд яг шал өөр гоё бидрэлт төрдөг юм л те. Ингээд аялаад явчихасаа илүү. Тэнгүүт та нөгөө тухайн орн ингээд чи одоо Япон таацсан шүү дээ англи мангли. Тэнгүүт бас яг тань шиг ингээд нөгөө нэг дижитал намаад хийгээд явж байгаа хүмүүсийн community-ийн та ер нь хэрэг уулзж ирсэн юм. Яг тиймэрхүү community-нууд байдаг. Уулзж байгаагүй. Тэгээ манай найзууд бас ингээд аялаа явж байдаг. Яг дунд нь яг ганц нэг таарал тий. Бас ингээд жама иш хамт явдаг гэж хэлдэг тий. Яг юм уу гэж. Ялгаанууд нь ч гэсэн тань бүр амар харагддаг бах тий. Одоо яг Японд ингээд software engineer ажилладаг хүн англи software engineer ажилладаг. Яг тэр хүмүүстэй би нөгөө нэг холбогдчихдаг болохоор яг мэдгүй л тий. Тэгээ юу нь бол яг нөгөө нэг тэр нийгэм нь яг яаж operate хийдэг адилхан хэд хоног observe хийж штэ яг дунднаар бол яаж чадахгүй ч гэсэн ингээл хадлаад өнгөч ингээл нэг project-он явчихна. Нэг юм corporate manager л хата гэлээ. Ер нь л яг чадлага хэмжээнд ингээл observe хийгээл явж байгаа. Тэгээ надад бол тэр нэг айгүй сонирхолтой санагддаг. Яг ингээд жуулчны юмнуудаа үзээ явах биш ингээд яг энд амьдэрдэг ажилтдаг хүн шиг ингээд харахад ингээд харахад надад айгүй сонирхолтой санагддаг. Одоо нөгөө нэг за энэ ч мэдээж нэлийн аваасаа зөндөө асуугдаад яригддаг асуудал болоод явчихлаа. Монголд нөгөө нэг women tech makers гээл те нөгөө нэг технологийн салбарт эмэгтэйчүүдийг оруулж ирэх зүйл ингээл хөдөлгөөн төр бол илүү тэр чиглэл рүү ингээл прожектууд гарч ирээл явж шүү дээ те. Ийм Монголид дээр лөө нөгөө нэг 100 инженер охин гэдэг хөтөлбөр бас явж исэн санагдчих чинь. Тэрэн шиг ер нь IT-ийн салбарт хэрэг эмэгтэй хүмүүс ер нь орж ирж байна. Эмэгтэй хүмүүс орж ирснээр ер нь IT-ийн салбар яаж өөрчлөгдөх юм? Яагаад эмэгтэй хүмүүсийг олж ирэх гэдэг та зөв хаасан уу? Яг хоо эмэгтэй хүмүүс орж ирж байгаа гэдэг нь өөрөө айгүй буруу л да. Эмэгтэй хүмүүс байсан. Одоо ингээд орж ирж. Одоо яг хоо илүү их байж байгаа тийм. Таныг буруу л та гэхээр надад эмэгтэй орж ирэх гэсэн үг гэж ойлгосон. Нэг тийм байхгүй байж байгаад орж ирж байгаа юм шиг болохоор. Тэгээ яг хоо одоо ингээд маа найзууд байна л да ингээд Expedia-д ажилладаг, Apple-д ажилладаг ингээд Америкт одоо ингээд амар хот стартапт ажилладаг, Google-д ажилладаг гэл. Тэгээ ер нь бол ингээд зөвхөн хэрэгтэй ингээд IT-гаар явдаг гэдэг юм бол та лицензүүд уучаал оцрогдсон. Тэгээ Монгол ч гэсэн ингээд гой хөтөлбөрүүд зөндөө болсон бол ингээд харагдаж байгаа юм. Тэгээ яг хоо ер нь яагаад Америкч өөрөө нөгөө diversity гэж аягүй ярьдаг шүү дээ. Тэгээ ингээд олон ургалж үзэл байх хэвээр, олон үндэсний хүмүүс байх хэвээр. Нэгэл одоо нөгөө нэг LGBTQ+ community байх хэвээр, эмэгтэй хүмүүс ингээд gender гэдэргээл. Тэгэхээр бол яг нөгөө нэг юм нэг яг бид нөгөө нэг зарим нэг юмыг хардгуу. Эсвэл зарим нэг юмыг нь бид нар тоодгоо. Яг тэгэхээр бид нар тэр дүнээр явж үзээгүй. Тиймэрдүү кейсүүдийг гаргаж ирнэ гэх юм уу те. Age кейсүүд. Тэгээд угаасаа ингээд олоолаа ярих юм бол буруугүй гэдэг шиг ингээд олоолаа ярингууд чи ингээд нэг өөр өнцгөөс нь хараад ингэж болох юм шиг ингэж болох юм шиг гэдэг ингээд засардаг. Тэр нь тэр тал руугаа ер нь бол айгүй инклюзив байх хэрэгтэй. Нөгөө нэг бүр ингээд дэлхийд даяараа хэрэгэлдэг угаасаа сервис дээр чи яалтчгүй тийм хүмүүс нөгөө нэг харах үнцэг доолоор амар хэрэгтэй юм бэл яалтчгүй. Одоо нөгөө нэг за үндс нөгөө нэг юм аа бол хийчихнэ. Одоо жишээл Microsoft бол үндс ингээд 365 офисын програмууд ингээд хийчихнэ. Гэхдээ тэрийг нь одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яаж ашиглах юм тийм хүмүүс яаж ашиглах юм гэдэг дээр бол айгүй сайн юу гэдэм шиг л. Сүүл дээр би нөгөө нэг манай цогт бэлгүүн дээр нөгөө нэг Украин яваад Зеленскийтэй уулзаад ирэхэд нөгөө нэг Украинч нөгөө нэг зэвсэг төвчөнд айгүй хэмхтэн хүмүүсийг ингээд авч ийн гээд. Тэгээ яг эмхтэн орж ирэхээр яадаг вэ гэсэн чинь амар юм хүмүүнлэг болж эхэлдэг юм байна л да. Одоо амар юм хитрхи юм зэрлэг биш. Одоо зарим зүйлсээр нь илүү хүнлэг ханддаг ч юм уу те. Тиймэрхүү дайн гэдэг амар serious юм ярьчлаа. IT-ийн салбар юм л тийм ер нь айгүй инклюзив юм баяхаг шүүдийнхээ тэгээ олон төлөв байгаа тэднийхээ үгийг сонсоод юм хий явах юм бол одоо нөгөө нэг энэ бол бүр юм жоохон хар яриа шүү заа. Нөгөө хүмүүсийн дунд л одоо Монголд байгаа софтвер инженерүүд нь одоо манай найз мэдүүд гардаг. Нөгөө нэг Америкийн элчин сайд руу виза мэдүүлээд махаар шид тэнцэн ч гэсэн гарах ачлаа. Одоо ер нь
Америк руу одоо ингээд тэгээ software engineer-ээр сурыг тэгээ ингээд сурангаараа дараа нь ингээд ажиллая гэж бодож байгаа залуучуудад өөр бас ямар боломж байна гэж таарч байна. Гэхдээ би яг нэг муу зам заавагч л дөө. Ингээд тэрс нөгөө нэг явах гэдэг сургуулаар чинь виз гарах байх юм бол яг өөр сургуульд одоо хэлний курс ч юм уу те. Ингээд F1 аваад тэгээд ялсанд ороод тэгээд тэрнгүүрээ гарангуудаа очиод нөгөө нэг F1-ээс солиход бол зүгээр нэг реквест болоод олчтой байхгүй юу? Тийм яг нэг муу зам тийж болно. Үнэхээр одоо ингээд энэ сургуульч нөгөө нэг яагаад ийш ингэх гээд байгаа нөгөө нэг төлбөр 8 боломжийн тий. Тэгээд ингээд анх нөгөө гарах Германс гарах мөнгө тийм их биш тий. Тэгж болоод байгаа учраас хүмүүс ингээд одоо шүү дээ тий. Бас сургуулиуд болохоор ингээд upfront ингээд $10,000 $20,000 тий. Тэгээд тэр мөд семестр дууссан ч юм уу тий. Тэгээд өөрөө тэтгэлэг авч чадахгүй бол тэтгэлэгтэй бэлдэнэ гэдэг чинь бас өөрөө 2-3 жилийн хугацаа тий. Айгүй shortcut хийх юм бол яг өөр сургуулиар юм хэлний курс мөрсөөр сургуульд орж шинтэй тэгэнгүүт очиж солилцдог юм бол байгаа. Муу зам. Муу зам тий. Дараагийн муу зам. Харишаар монголчууд айгүй их явсан юм шиг байгаа юм аа. Тэгээд тэрэн дээр нөгөө нэг элчин сайдны ч гэсэн айгүй их бэлтгэлтэй. Яг сүүлийн үед яг гайгүй гараад байна гэсэн тий. Манай найзууд одоо оюутны найзууд бас ирсэн нэмэгдээд ирж лээсэн тий. Тэгэхээр энэ бол мэрсэл гараад л. Аха. За, Америкаас өөр та одоо нөгөө нэгэн тэнтгийн улсуудад айгүй их явжсан Турк одоо Азийн орнуудаар ч гэсэн ер нь явсан юм байна. Өөр газар ер нь зүгээр софтверийн инженерээр ажиллаад айгүй гоё нөхцөлтэй байна да ч юм уу. Тиймэрхүү харсан нөхцөл юунууд байгаа юу? Америкаас өөр. Одоо Америкийг бол хүн болго харж байгаа шүү дээ. Тий яг би нөгөө нэг blind гэдэг тэр нэг манай IT-ийн нэлээд ашигладаг аппликейшн мэд. Тэн дээр болохоор тиймэрхүү discussion их болдог. Тэг яг цалин пүнлүгөө харах юм бол Америкт л яг үнэлэгдээд байгаа байхгүй. Яг тэгэхээр чинь нөө хийсэн софтверийг чинь дэлхийд дээр зарж байгаа байхгүй. Тэнгүүт чамааг үнэлэх хөлөмж чинь тэд чинь нэг л өсөд байгаа байхгүй. Одоо жишээл ингээд манайс нөө сая Google ажилладаг тэгээ Канадад нэг жил ажиллаж ирсэн нөө визагаас яах вэ? Тэгэхэд нөгөө нэг Канадад очингууд ингээд цалин борчиж байгаа байхгүй. Тэгсэн чинь Канад нь өөрөө манай Калифорни Bay Area шиг урт өндөртэй. Тэгсэн цалин багссан тий. Тэнгүүт чинь ингээд Канадад очих юм бол яг тиймэр тэгснэ такс энтертэй тий. Тиймэр дөө тий. Тэгээд ингэдэж шүү дээ нөгөө нэг Европын чинь нөгөө нэг Лондон очих мөнгө хийдэг. Тэгчээ буцаа очт юм байна л. Тэгвэл Лондонгийнх нь Америкт ч мөнгө хийдэг. Тэг яг Австралид яг бас нөгөө нэг Atlassian гэдэг нөгөө нэг Jira хөгжүүлдэг компани байгаа тий. Тэг яг Европт яг Spotify байгаа тий. Тэнгүүч нэг нөгөө дэлхийд даяар хэрэгэлдэг аппликейшн гэх юм бол нэг Mercer л байгаа болохоос ш. Хэрвээ жишээл Австралид ингээд дэлхийд даяар хэрэгэлдэг 10 аппликейшн байх юм бол тэр компаниуд жоорондоо таалантай өрсөлдөд тэр нөгөө нэг инженерийн цалин өсөх байхгүй юу. Тэгсэн чинь бүх тийм газрууд нь Америкт байгаа учраас хоорондоо ингээд өрсөлдөд. Жишээ нь нөгөө алгоритмад бодоод ороод ирэх юм бол ингээд өссөн цалин гэж өгөө гэж юм уу тийм өндөр цалин гэж өгье гэж байгаа. Гэтэл чинь өөр газар чи амар мундагаар очсон ч гэсэн чам үнэлэхгүй байх юм бол тий. Америкт хэсэргээр нөгөө нэг инженер хүн одоо ажиллахад татвар матвар нь ямар байдیں۔ Одоо тэгт ингээд нөгөө сүүлийн хэдэн жил инженеруудын цалин ер нь Америкт тогтчихгүй эсвэл ингээд ер нь л жилээр ингээд нэмэгдээд яваад байна уу. Тэгээд такс интернет мууч хүчээс хамаарал өөрлөх л та. Гэтэ ер нь одоо тех компаниуд нь хаана байгаа вэ? Хаана одоо таксны илүү тохиромжтой амьдрах хүртгэн ч гэсэн тохиромжтой гэж таарч байна. За ер нь бол яг нөгөө ковидын үеэр чинь нөгөө нэг софтвер инженерүүд одоллоо шүү дээ. Бүхэл хүн гэрээсээ ажилласан чинь нөгөө IT сервис нь болохоо гал нэмж хүн авах хэрэгтэй бол тэгэл IT компани ч их мөнгөтэй болоо тийм. Тэгээд айгүй хүн хайр хийсэн. Тэгээд тэн дээр бол ингээд нэг айгүй хөөсрөлттэй цалин. Тэр үеэр ч би яг нөгөө ажилласан. Тэгээд одоо л яг хоо жоохон pull back хийсэн. Гэтэ still ингээд өндөр цалингууд байж л байгаа. Яагаад тэгэхээр нөгөө нэг дараачийн нөгөө нэг хот юмуд нь гараад ирсэн л байхгүй. Нөгөө open ч гэдэг юм тийм. Тэдний цалин болоод ингээд 8-9 сууч гэдэг юм тийм. Амар өндөр цалинтай тийм. Ер нь бол ингээд hot юмнууд бол still here байгаа. Тэгээ яг overall гэх юм бол жоохон pullback хийсэн. Тэгээд сая хүмүүс зөндөлөө aid off болсон тийм. Харин тийм баг 20,000 гар наслаа шүү дээ. Тэгээд тэр бол хүмүүс одоо яг ажил болоод буцаа яаж байгаа. Буцаа одоо маркетинг нэг чигдэрч байгаа. Тэгээ tax дээр гэх юм бол яг миний хувьд бол яг нэг 40% бол байхгүй. Тэгээ Америкч болохоор нөгөө нэг одоо тэд олж явах юм бол хэдэн хөв, баг олж явах юм бол баг их олж явах юм бол их гэдэг ингээд нөгөө tax bracket дээр гэл нэг Rapton дээр гайгүй гардаг шүү дээ. I'm in a whole new different tax bracket. Энэ tax bracket дээр яг ярьдаг. Тэгээ яг тэдэс хийх юм бол хэдэн хөв, тэдэс хийх юм бол хэдэн хөв гэж шүү дээ. Минийх бол яг 40% бол яг байхгүй.
Одоо нэг софтвер инженерүүд чинь одоо дотроо нэг за арай амжилттай ч юм уу сайн инженерүүд нэг 100 жилийн 100 мянган доллар энэ төр гэхээр л юу сайн орчоо явчих чинь цалингийн хувьд. За яг хоо янз л. Янз л. Гэтэ ер нь бол одоо нэг том газрууд бол яг бакалавра төгсөөд 200-аас эхэлж байгаа. Пүүх тийм амир юм уу тий? Одоо ингээд Google Meta эдэртэй ингээд нэг алгоритм бодоо орж идэх юм бол бакалаврын инженерүүд нэг яг манай би яриад бол нэг 180-аас 220 хавцаа ер нь л явж байгаа. 250 руу ч явж байгаа. Тэр бол тэгтээ бол амар өндөр цалин шүү дээ Америкт бол. Үгүй юу? Яа яг нэг бусад мэргэжлүүдтэй харьцуулахад та яаж вэ? Тийм баха. Би нэг яг нэг нийлдэг найзууд мэл яг софтвер инженер IT-ийн болохоор тийм бабалт орцсон. Яг ийм талент байх хэрэгтэй л гэж бодоод иж магадгүй. Гэхдээ ингээд одоо өөр нэг finance ч гэдэг юм те. Тиймэр дүнстэй харьцуулахад бол амар өндөртөл оролт. Одоо бүр S&P 500-ийн захирлчин л нэг 250 300 гэж байгаа шүү дээ. Тэгэхэд бол ингээд junior engineer 200 хийж нэгдэг чинь. Тэгээд тэр чинь ингээд senior болох юм явж байгаа. Тэгээ яг бас нэг юм зүгээр яг юм хэлээд бүр ингээд hedge fund-д байгаа тий. Trading firm-ууд. Тэр бол ингээд 308-аас тий. Тэр бол гэхдээ нөгөө нэг IMO өдрийн медальтай гараад л ордог. Яг нарийгсаад мэрэгчсэн гэсэн үг үү тий. Тэр нь болохоор нөгөө нэг бүр savvy. Одоо IMO ч нөгөө математикийн олимпиад чинь international. Тэрний нөгөө алтан медаль эдэрсэн хүмүүс чинь яг тиймэрдүү газар ордог. Тэгээд нөгөө нэг одоо нөгөө quant trade genius хүмүүс ч ордог шүү дээ. Тэрний нөгөө нэг цаанаа нөгөө алгоритмыг бичээд байгаагаар тахгүй нөгөө мөнгө болоод байгаа. Тэрэн дээр ажилласан гараад бол яг инженерууд нэг 200 тань. Тэр нэг л яг ямар асуудлыг шийдэж гин тэр нь цаашаа яг ямар импакттай байна гэдгээс хамаарал ер нь тэр үнэлгээ гарч ирдэг. Ялангуяа нөгөө Америкч нөгөө нэг амар талент аягуулсан үнэлж чаддаг газар. Тэр яг хэлээд байгаа шүү дээ нөгөө амар мондог яснаа англи утсан чинь чамаг тим цэл өгөхгүй байх юм бол тэгэл. Амьдрал яг айл газар та гоё гэж харж байна Америкт. Би яг хоо East Coast руу явсан, Chicago орчмоор байсан. Тэгээд одоо ингээ Cali-д байгаа. Одоо 2 жил болсон. Одоо 3 дахь жил рүү орж байна. Ер нь бол Калифорни айгүй гоё. Одоо айгүй нартай манай Монголтой адилхан. Тэгээд цагаагаар нь бас ингээ жилийн дөрвөлөөр л ингээл гоё талаахан байждаг. Тэгээд тэнд болохоор Silicon Valley байгаа тий. Тэгээд манай софтвер инженер ч их байгаа. Монгол community бас байгаа. Тэгээд ер нь бол Калифорни бол надад их таалагдсан. Яг Seattle-таас зөндөө хүмүүс байгаа. Одоо нэг таксгүй хүмүүс тий. Тэнд бол манай найз зөндөө байгаа. Гэтэ яг би бол яг Cali-даа л байх. Монгол community нь ер нь хэрэг идэвхтэй эдийн таад хэрэг хоорондоо уулзах уу, хэрэг activity их үү? Ер нь зөндөө юм болно. Одоо жишээл нөгөө Монголоос ингээл уран бүтээлчд ирнэ те. Тэнгүү чинь тэнд ингээ киногоо гаргад те. Одоо уран бүтээлч ирэнгүүтээ тэнд концерт хийдэг ч юм уу те. Ямар ч олон хүнтэй байдаг газрууд явдаг. Манай тэнд бол айгүй ивентүүд болно. Надад бол айгүй таалагд. Инженерүүдийн хувьд инженерүүд хоорондоо уулздаг ер нь чи амар л компаунд ажиллаж байгаа юмсаа бол. Яг хөө тэгэл нөгөө найзуудын найз гэл тэдрээрээ уулзна. Бас нөгөө нэг Митбүү гэдэг одоо манай Монголд Америкт байгаа монгол инженерүүдийн тийм холбоо байдаг. Тэрэн дээр бол ингээд бас уулздаг болж байгаа. Тэгээ бас MNJ sub болж байгаа тий. Тэн дээр бас ингээд working professionals-ууд ингээд networking хийдэг тий. Тэрний ивент нь сая манай саунд толсон жишээ нь тий. Тэгэл ер нь бол ингээд тиймэрхүү ивентүүд бол Америк дотор бол зөндөө болж байгаа тий. Одоо нэг үед бол бас мэргэжлэрээ ажилтдаг хүмүүс айгүй их болсон. Тэгээд тэр community-д байгаа catch up хийгээд happy hour хийгээд тий. Окей. За би зүгээр төгсгөлийн асуултыг амар гоё юм зүгээр яг хүн болгонд хэрэгтэй байлгаж бай гэж бодож байна. Хойлоо ярилцаад нэг цаг 15 минутад орчим болгож байна. Тий. Тэгээд ер нь зүгээр ингээд амар сүртэй emotional юм асуух гэдэг танаас Монголд ирээд яг Монголыг ирээдүйд ямар болох гэж бодож байгаа гэхгүй зүгээр. Таны хувьд одоо ер нь өдөр тутмын амьдралдаа ч юм уу өөрийнхөө ингээд цагийг менеж хийхдээ ч юм уу тий ашигладаг юм төлөвүүд байна. Одоо яг инженер залуучууд энэ төлөвийг ашиглаж үзэх юм бол илүү цаг хэмнэгддэг ч юм уу тий. Энийг ингэчүүл та хэд ингээ страгллоод байгаа амар цаг авдаг юм уул ингээ хөнгөвчлжтэй гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү hack mike-ийн танд гоё тийм санал болох төлөвүүд юу вэ? За тэрүүд надад би яг нөгөө нэг Evernote-ыг ашиглажтэй. Тэнгүүд ингээд яг ингээд хаасаг ингээд линк синк болчтой тий. Evernote уу? Тий, Evernote. Тэр яадаг аппликейшн. Тэр нь бол яг хуу ингээд cloud дээр байгаа, утсан дээр ч байгаа. Тэгээд ер нь бол note taking гэдэг чи ингээд аккаунтаар орчих юм бол ханаас ч орчдөг гэх юм уу? Окей. Тэгээд нэг local биш. Одоо жишээл нөгөө нэг blue screen болчих юм бол өөр компьютер сараад болчих шүү дээ. Тэрийг бол яг хаа ашигладیں۔ Тэгээд нэгч тийм юмэр сүртэй. Яг хөө манайхан тэгэл GitHub дээр ашиглал явж байгаа. ChatGPT-гээс та ChatGPT-г хэрэг ашиглаж байна? ChatGPT ер нь бол амар юм билээ. Одоо шүү дээ IELTS онгуудаа
Жишээл ингэж байгаа хгүй. Би одоо ингээд нэг өдөр байна. Тэгээ энэ хотод байна. Юу хийх хэрэгтэй вэ гэдэг. Тэгмэд яг хуу би нөгөө Google дээр за энэ гоё юм байна, энэ гоё юм байна, гэх юм байна гэж нөгөө нэг source-аас ингээ хайх биш. Нүүдлийг нэг өгчөж байгаа хгүй. Тэгмэд энд хоолой гэх тэмүүд очоод нөгөө ойлгуулж байгаа. Чи нэг уусаа интернет байгаа дата гэж ингэ яатсан байгаа учраас тийм. Энэ бол яг тиймэрдөө тийм хөөрхөн план дээр бол ChatGPT бас гоё юм л. Тэгээд би яг ажлын таскууд дээр бас ганц нэг асуудаг. Тэгээ яг зүгээр ерөнхийн хаана хавдаг болохоос ш тэрийг бол нэг шашилт. Ийм асуудал ч энийг яаж шийдэх үү гэдэг юм гэж асуух уу те. Ер нь бол яг одоо нэг ийм хийх гэдэг ийм хил дээр тэгээ яах вэ гэдэг. Тэгээ яг одоо нэг суур гаргаа өгчдөг. Тэгээ тэрийг ингээ харж байгаа. Тэр чинь бас жоохон баг яваа ш тэгээ одоохондоо early-stage ажиллахаар. Тэгээ тэрийг ингээ хараад засаал сайжруулаад тэгээ ашиглаа явуулчих. Ер нь бол тэгээд нэг үзий ядах шуурд ашиглахаа л. За ингээд урилгыг мань хүлээж авч оролцсон Жамахтай баярлалаа. Тэгээд өөр асуух зүйл яхан бол манайхан гой комент хэсэгт үлдээчээрээ би Жамахыг Америк явсны шхан дараа ч гэсэн болтгоо асуугаад тий оруулахад бол нээлттэй байгаа шүү. За тэгээд Жамахтай баярлалаа хүрэлцэн ирсэн. Тэгээд өөр танд төгсгөлд нь бүр ингээд хэл тутаа үлдээсэн зүйл ч юм уу тиймэрхүү юм байгаа юу хэлхийг хүсэж байгаа ч юм уу тий. Тийм тэг яг бид нар ингээл монголчууд ингээл гэхдээ яг ингээ харах юм бол яг нэг individual case дээр ярих хэрэгтэй. Тэр хүн яасан гэдэг. Тэнгүүч ингээл Америкч гэсэн ингээл жоохон сонир хүмүүс юм байна ч тий. Тэнгүүд ингээл яг хүн дээрээ тэгээд энэ бол overall ингээ харахад бол манай залуучууд аюу гоё юм гэж харж байгаа. Бүгдээ хэл басна айгуус ажилласан байна тий. Тэгээд одоо ингээ хотод иргэн ирчихсэн аюу гоё. Тэгээд та хэдэн жилийн дараа ирв? Би сая өвөл ирсэн. Өвөл ингээд 1 сар амарчаад тэрний өмнө жил бас өвөл ирсэн. Би яг нэг өвөл маань нэг урт амардаг болохоор тэрийг ашиглаад ирээд идэв. Тэгээ энэ 100 болохоор яг ингээд амралтай аваад завьд ирсэн. Ер нь л яг өвөл ирчтэй. За баярлалаа Жамах. Энэ удаагийн дугаараа ингээд өндөрлөе. Бүгдэнд нь баярлалаа. За баярлалаа. За ер нь гоё юм байна. Гоё.